Илүүдэн өөрийнхөө ганцаараа чинийггүй юм бүхэн хэцүүхэн асуудал урд минь байж даж гарна. I feel it no lonely but never enough we go харамсах зүйл байхгүй зүрхэн Хай манайхан. За хүсэн хүлээсэн өдөр маань ирлээ. 1 сарын хугацаа үнэхээр бүр ингээд нүд ирэмхийн зур өнгөрлөө. За өнөөдөр бид нэр октод маань явахаас өмнө бид нэр 1 сарын үр дүнгээ бид нар одоо гээд байж байна. За гэхдээ яг бол 1 сар биш. Бид нар ингээ 20 хэдэн хоног л гэж ерөнхийдөө явж байгаа. Тэгээ дунд нь аял литр ороод явж байгаа ч гэсэн ямар ч сан бид нар бол дасгалаа, хоолоо бүгдээрээ ингээд октод маань үнчээр бариад явсан. Тэгээ одоо үр дүнгээ хэдүүлээ үцэцгээе. Октодынхаа хэмжилт болон тэгээ харьцуулсан зургуудаа хараад тэгээд одохгүй уулзцгаая. За одоо хамгийн ихний охин маань гүнээ байгаа. За гүнээгээ дуудж гин. За ингээл 1 сарын өмнө сайхан амарсан багшаа гэж уулзж ирсэн чинь ямар хурд юм бэ? Энэ жоохон гүнигтэй чим шиг баяртай чим шиг өдөр байна. За ямар ч сан хойлоо. За одоо баг сарын дараа анх удаа жингээ үзэх чинь. 1 сар бид нар чинь манай охтод цагаан ирээд жоохон бор болсон байгаа. Жоохон натаа өнгө өсөж байгаа. Нэлээд борлсон. Йоо хойлоо жингээ ихлэ үзчихье. За гүнээ маань 170 см. За жин хэдэ? 55.4. За 55.4. Хоёлынгийнхнаараа өмнөх хэмжил 59.3 байсан байна. Тэгэхээр хоёлоо ингээд бүр юу вэ? 4 ил хассан байна. За одоо хоёлоо хэмжилтээ хийнэ. Хамгийн гол нь ерөөсөө жин чухал биш. Бид нэр одоо яг хэмжил болон биеийн пропорц засагдсан. Дээрээс нь харьцуулсан зураг дээр бол ер нь бол зураг дээр бичлэг дээр маш сайн харагддаг тийм ээ. За манай хөлтөө яа. Та нарын өмнөөс юу агаад шүү. Догтлоод шүү. За эндээс 83. За 83 байна. Өглөө бэлтгэлээ хийчээд тэгээ шинэ вилладаа ирээд бүгдээрээ жоохон сайхан амарч агаад сая хэмжилтээ өглөө. Тэгээд энэ саяны хэмжилтийг өгөхөөс өмнө бол жингээ ерөөсөө огт үзээгүй. Ер нь хэмжилтээ огт хийгээгүй байсан. Сарын өмнө ямар байсан? Тэгэл тэрнээс хойш одоо өнөөдрийг хүртэл ямар болсон тэрийг одоо өнөөдөр л харж байгаа. Хүү хойл бэлгүүсний тойрог бүр нэлээд хасагдсан биш. Хойлынхаа 75 байсан. Тийм. Сая 65. 65. Жоохон сүүлийн 2 хоног жоохон нойр дутуу алтан загас шиг болоод байна шүү. Эргэж хараад юм амар та. Сэтгэл бүр маш өндөр байгаа. Ингээ маш гоё байгаа. Яа тэгвэл би ер нь өөрийгөө бараг өөрчлөгдөөгүй байх гэж бодож байсан. Тэгсэн чи ер нь нэлээд сайн хассан, одоо галбирчсан. Тэгээд яг хасах ёстой эсгүүдэрээ хасаад, нэмэх ёстой эсгүүдэрээ нэмж чадсан байлээ. Тэрэндээ бол бүр маш их сэтгэл хангалуун, бүр маш их баяртай байгаа. Ер нь баг ингээд ирсэн зорилгоо ер нь биелүүлж чадлаа гэж бодож байгаа. Хөө давсгаараа бүр амар их сайн хассан. Угаасаа энэ ер нь ихэнх өөхлөлт давсган дээр байсан. Хойлонгийнх ч угаасаа яг сүүлд хасаж чадахгүйсэн. Хойлоо давсаг 90 см байсан байна. Тэгэхээр бүр хойлонгийнх нь бүр давсаг хэсгээр бүр үнэхээр тасарчжээ. Баярлалаа гэж. Одоо энэ хугацааг өнгөрүүлэхэд бол нэрээ баг амархан өдөр гэж миний хувьд байгаагүй. Өдөр болгон маш их адал явдалтай. Одоо өмнө нь надаас хизээж гарч байгаагүй тэр ачаал даах чадвар ингээл ирч хүч бүх юм гаргаж шавхаж исэн. Одоо миний л хувьд бол одоо асар их даваатай, челленжтэй л өдрүүд өнгөрсөн. Ер нь нэг гоё амарцсан, гоё амархан өдөр бол нэгч байгаагүй. Ер нь би мах бодороо болон сэтгэлээрээ би ер нь нэлээд хаттай болсон гэж өөрийгөө бодож байгаа. Очоод ч гэсэндээ ер нь нэлээд сайн ачаал авч ажиллах чадах байхаа. Гойны өгөлтөөсөө нэлээд хасч хөл бол нэлээд гоё чангарцсан тий. Тэгсэн. Бүр гоё юу болцсон байна. 51.5. Тэгэхээр чин хойлонгийнх чин хуучин 54.5 байсан. Тэгэхээр 51.5. 3 сая. Хойлоо үнэхээр
гоё. Яг зөв хассан байна. Өөрийнхөө үннийг хэлэхэд ингээд ер нь юм одоо муухагаар хэлэхэд яг юм банц шиг ингээд юм хав хавтгай хүн байсан байхгүй юу. Тэгээд нөгөө одоо тим охтуудаа бүр сануулж ингээд зоригжуулж хэлэхэд ингээд өөрчлөгддөг шүү. Үнэхээр өөрчлөгддөг. Хүний баг ингээд энэ яг зөв системээр ингээд зөв хоолтойгоор дасгалаа хийгээд явбал хүссэн галбартаа хүрч чадна шүү. Тэгээ манай багш маань бол бидний яг тийм итгэлийг анханаас нь өгөөд тэгээ биднийг яг ингээд маш гоё дасгалжуулсны дүнд би бол ингээд маш сайн өөрчлөлт гаргасан. Тэгээ бэлхүүснээсээ 10 санж хассан. Ер нь давсгаараа нэлээд ингээд эмгтээчүүд чинь ингээд бондоочдаг. Тэндээсээ бараг нэг 17 санж хассан. Тэгээд өгцөг бас ингээд хөөрхөн нэмэгдсэн. Тийм болохоор ер нь ямар ч галбартай ингээд ямар ч туранхай ч гэсэн бүдүүн ч гэсэн өөрчлөгдөхгүй хүн гэж юусаа байхгүй шүү. Ялангуяа ингээд ямар ч өгзөггүй байсан ч гэсэн үнэхээр гоё болж чаднаа гэж хэлмээр байна. Энэ бол өөрийнхөө бие дээр ингээд мэдэрсэн зүйл. За хэмжилтээ өгөхөд бэлэн үү? Яагаад нэг сандраг түрүүн зүгээр явжсэн амир чивэг болсон явж. Одоо нэг сархаа үгүй ингээд. Нэг сар ч гэж нэг 20 доо нэг л юм да тий. Хэдүүлээ чинь зөндөө аялсан. За хойлоо эхлээд ингээ үзчихье. Эхний өдрийн хэмжилтийг бодвол миний жин 200 граммаар хасагдсан байсан. Гэхдээ угаасаа жинд бол нэг ач холбогдол өгөхгүй байгаа. Угаасаа багш байн хэлдэг. Жингээ бид хэдийг угаасаа ер нь битгий үзгэдэг. Тэгээд нүдэн дээр харагдаж байгаа өөрчлөлтүүд бүр маш их байсан. Тайлаараа яг энэ дээд нарийн хэсгээрээ турахад амархан байдаг боловч хамгийн хэцүү одоо нэг төрсэн эмэгтэйчүүд хасахад хамгийн хэцүү байдаг нь нэг давсаг хэсэг байдаг. Хамгийн их нөө сунсан арьстай, жоохон л юм идэхэр цүдийгээд гараад ирдэг. Энэ хэсгээ 10 хэдэн санж хассан байсан. Миний хувьд болохоор бүр маш том амжилт. Тайлаараа сайн нарийс чаддаг ч гэсэндээ доогоороо ердөөсөө хас чаддаггүй байсан. Тэгээл нэг доогоороо дандаа джинс менсээр таглаад өмдөрөө таглаад өмсчдөг. Угаасаа л ийм байх ёстой юм шиг нэгэн төрсөн юм чинь миний энэ арьс сунцсан. Угаасаа л энэ хэсэг турдаггүй гэсэн ойлголттой байсан чинь энд ирээд багшийнхаа яг заавар зөвлөгөө хооллолтоор яваад дасгал хөдөлгөөн хийгээд аялаад энэ бүхний хажуугаар маш сайн хасаж чадсан байна. Эмэгтэй хүний чи одоо энэ давсаг хэсэг чи бас их асуудал шүү дээ. Хамгийн сүүл тасагддаг, гасагдаж өгдөггүй нэг хэцүү хэсэг байдаг тий. За хойлоо давсаг. Давсгаар хойлоо бүрдэн тассан юм шүү. Алей тий. Алей. Бүр амар дахиж шалгаа. Үгүй энэ арай л их хасчих энэ худлаа. Тэнгүүт одоо хараа жин дээр ингэж одоо бол яг эмэгтэйчүүдэд хэдүүл яг энийг л харуулах гэдэг байгаа шүү дээ тий. Жин дээр за хойлоо жоохон доошлуулад үзлээ. 67 см. Тэгэхээр хоёулаа давсгаасаа бүр зөндөө хассан байна. Хоёулынгийнх нь давсаг хучин 76.5 байсан байна. Нэг вилагаа ингээл байнга сольж явж байсан. Зарим вилада 2 хоноол, заримд нь 1 хоноол, заримд нь 7 хоноол. Мөн хажуугаар нь маш их аялсан бидэд багш маань чадхаараа Баалигийн гой газруудыг бидэнд үзүүлэхийг зорж исэн. Тэгээ энэ их аялал, энэ их нүүдэл суудлын хажуугаар би тэд дасглаа аль болох цаалхардуулахгүйгээр чадхынхаа ирээр сайн хийхийг хичээсэн. Магадгүй би тэд нэг аяллаа урьдлуулахгүйгээр дан дасглаа хийгээ явсан бол бүр охтууд маань бүр шаал өөр гоё болох байсан. Одоо бид нэр цөөхүүлээ гэр бүлээрээ ч юм аялаад явсан бол хизээж үзэж чадхааргүй тийм гоё тансаг вилануудаар явж үзсэн. Угаасаа маш их зүйлийг сурсан. Өмнө нь өөрөө дасгал хийгээл эрүүл зөв хооллол байдаг байсан ч гэсэндээ 100% ингэж нүг болохгүй байсан байлээ. Тэрийг яг багшийн хажууд одоо дасгалаа гэхэд чинь ганцхан хүлний жижигхэн байрлал өөрчлөөл шаал өөр булчин руу мэдрээ шаал өөр гэдгийг яг багшийн хажууд ингээд нүг тулж харьцаад дасгалжуулалтаас нь маш сайн мэдэрсэн. Эрүүл зөв хоолтыг хүртэл маш цаашдаа гэр бүлдээ хэрэгжүүлсээр байх болно. Угаасаа энэ чинь зөвхөн галбирын зөвхөн таргалах, туурах ийм асуудал биш. Хүний эрүүл мэнд хамгийн чухал. Угаасаа хүн бүсгүйчүүд маань зэндээ турыг гэж биш. Эрүүл амьдралын хэв маягтай болъё гэж хичээсний дараагаас угаасаа тэр гоё бие галбир, царайц чинь бүгд тэрийг дагаад ирж идэг. Тиймээс
цаашдаа амьдралдаа энийг насан туршдаа хэрэгжүүлсээр байх болно. Бэлхүүсний тойргоо үзнэ. Хэдүүлээ нэг дандаа нэг юм хэмжилт хийх өдөр юм халуун нартай өдөр ич тараадах юм те. За бэлхүүс хойлонгийнх нь бэлхүүс хуучин хойлоо 60 яасан 58 см болсон байна. Хойлоо хуучин 67 см. Хитийг хасчаад байгаа юм би. Бүр тооноо чадахгүй юм биш. Хитвэ гэж. Угаасаа ойлоо яг одоо өмнөх бичлэгийг зургаад тэр угаасаа амар гоё харагдана. Бүр үнэхээр шокод орсон. Бэлхүүсний тойрогноос бүр 16 см хассан гэж бүр огт бодоогүй, төсөөлөгчгүй. Тэг ямар ч лээсэн ерөнхийдөө ингээл толон тарахаар жижигрээд байна да, харсагтаад байна да, гоё болж ин доо гэж хараад байсан боловч бүр ингэж 16 см. За тэгээд энэ давсагны хэсгээсээ бүр 10 хэдүүлээ сантиметр ингэж хассан гэж бүр огт төсөөлөөгүй. Дээрээс нь бас нөгөө нэг ингээ өгзөгний тойрогноос 2 см хасагдсан байсан. Уг нь бол нөгөө нэг өгзөгний мас жоохон буруу ойлголттой би явдгийн бас нэг юугаа олж мэдсэн. Яад үг гэхэлэр би өгзгөө айгуу гоё мас аваад гоё байна л гэж бодоод байсан. Гэтэл нөгөө нэг яг сая ингээд тойргийн хэмжилтээрээ үзэхэд 2 см хассан байсан. Энэ болохоор яг нөгөө нэг цэвэр нөгөө нэг өөхөлттэй хэсэг юу яагаад хасагдаж өгөөд одоо гоё яг чанартай гоё булчин үлдсэн юм байна. Тэрийгээ бас мэдлээ. Гэтэ нөгөө хойлонгийнх нь одоо өмнө нь болохоор ирэхэд бас нэлээд өөхөлттэй исэн те өгзөг. Тэгэхээр хойлоо бол өгзөн дээр тойрог нэмэгдээгүй байгаа ч гэсэн хойлоо өөх хасаад булчин зүрүүлээд булчин мас хойлоо баг зэрэг авсан бол өгцөний тойргон дээр бол одоо нэг тийм юу гарахгүй гэсэн үг. За хойлонгийнх нь 88.5. Дасгал хөдөлгөөн хооллолтын тал дээр бол ямар их тийм нарийн нандин тийм ур ухаан байдгийм бэ? Ер нь зүгээр нэг жин хасах биш, зүгээр нэг булчингийн мас нэмэх биш. Энэ хооронд чинь одоо ямар үед нь яах вэ? Ямар үед нь хасах вэ? Ямар үед нь нэмэх үү энэ гэдэг чинь бүр айгүй гоё тийм нарийн байдгийм байна. Энэ болгоныг багшаасаа бас айгүй сайн сурч мэдээж асууж, лавлаж, ойлгож, бичиж тэмдэглэх юм хүртэл гоё бичиж тэмдэглэж тэгэж явж ирлээ. Хэдий ингээл дасгал хөдөлгөөн хийдэгч гэсэн ихэнхдээ зарим нэг одоо хөлний тавилт буруу байдаг ч юм уу те. Миний хувьд болохоор хөлний тавилт буруу суулт хийдэг байснаас үүсээд энэ нөгөө гуяа томруулах ч юм уу тийм асуудлууд агиох байсан байлээ. Тэгэхээр тэрийгэ засаж авсан. Буйны тойрог хойлоо 50 см байна. За тэгэхээр хойлоо яг зориг бол хойлоо гоё. Тийм хойлоо бол гуяа нэлээд сайн багсдаг. Тийм гуйчаа хасагдахад амар хэцүү. Тий? Монголд очиод бол үргэлжлүүлээд яг энэ хിവэрээ бүр яг багшийнхаа ингээд юм жоохон зарим үедээ бид нар хатуу явсан байхгүй юу? Энүүгээрээ явахгүй ч гэсэн ямар ч лээсэн одоо эрүүл зөв хооллолттой энэ чигээрээ үргэлжлүүлээд явна. Дээрээс нь гэр бүлийнхнийгаа ч гэсэн маш гоё эрүүл хооллуулад хүүхдүүдэд ч гэсэн энэ одоо би ч нөгөө ээж хүн учраас одоо миний сонгосон хүнс, миний хийсэн хоолоор манай гэр бүлийнхэн одоо тэрийг идэж эрүүл байх уу, эрүүл бус байх уу, тэ тархалтай байх уу, ямар нэг юмтай байх уу гэдэг ерөөсөө ээж хүнээс шалтгаалдаг учраас бүх юмн дээр одоо маш гоё тунгийн тааруулаад хүүхдүүдтэй ч гэсэн хөртөө ч гэсэн ер нь эрүүл зөв хооллоод одоо хүүхдүүд маань ч гэсэн намайг хараад те ямар гоё бихтэй миний ээж ийм гоё гэд энэ болгоныг бодоод тэгээд намайг үлгэр дуурал болгож хараад тэгэж гоё яваасаа гэж хүсэж байгаа. Тэгэхээр энийг өргөжлүүлнэ. Дээрэс нь бас нууцхан юм дээр тайзан дээр гараад үзчихье гэсэн хүсэл бол нэлээд дотроос бадарч үлдсэн байгаа. Тэгэхээр энийг өргөжлүүлээд тайзан дээр гарах байхаа. Яг одоо бид нар хэдийгээр жингээ яг ингээд үзээгүй яг бэлтгэл сургуулийн дээр анхаарал явж байгаа ч гэсэндээ бидний нүдэн дээр ингээ илт мэдгэцүүц бүгдөө маш өөрчлөлт харагдаж байгаа нь бол нэг нэгнийг хараад мэдрэгдэж байгаа шүү дээ, тийм. Нүүрэн шүвих, гиз хэвлэгээрээ нарийсах энэ бүхтүүд бид нар харахад нүдэн дээр илт байсан учраас бид нар бол ямар нэгэн одоо хэмжилтэн дээр бол ерөөсөө бол бүгд амар ихтэй байсан. Үр дүн бол хангалттай гаргаж чадсан гэдэгтээ маш ихтэй байсан.
Одоо л нөгөө нэг жин яхав бол хэдүүлээ бол чухал биш. Хамгийн гол нь биеийн пропорц засал тий. Тэрнээс биш бол жин хасах шиг ер нь бол амарх юм байхгүй шүү дээ. Зүгээр нэг булчин хамаг юм хасчих чам амархан хамгийн гол нь бид нэр булчингаа алдахгүйгээр булчингаа одоо хөгжүүлж өөхийг хасч тий. Энийг л хэдүүлээ эмэгтэйчүүдтэй одоо гол нь харуулах гэдэг байгаа шүү дээ тий. Тий. Багш маань энэ мэдлэгийг бол зүгээр ингээд олоод авчаагүй байгаа. Энэ бүхэн энэ цаг хугацааны туршид багш маань алдсан, онсон, сурсан тий туршлагажж бий болгож өөртөө суулгаж авсан энэ мэдлэгийг бид нар сарын хугацаанд үнгүүгээр тий тэр тусмаа бүх одоо байрлах виллагаа даалгаад, хоолоо даалгаад ингээд байна гэдэг бол маш их үнцэнтэй зүйлийг бид нар өөрсөндөө амьдралынхаа үлдсэн амьдралынхаа туршид суулгаж авч мэдлэг гэдэг зүйлийг нь сурч авч байгаа нь энэ бол маш өөрөө үнцэнтэй зүйл байгаамаа. Цаашдаа бол гол нь энэ зүйлийг яг амьдралынхаа дадал болгож авч явахын тулд биднээс маш их хариуцлага, хувь хүнээс маш их хариуцлага шаардж байгаа. Одоо энэ ганц би өөрөө ингээд эрүүл зохистой хооллоод гоё байхаасаа илүүтэй үр хүүхэд гэр бүл бүх одоо өөрийн хайртай дотны хүмүүстэй энэ сурсан мэдсэн энэ зүйлүүдэд аль болох одоо түгээж нэг ч гэсэн Монгол хүн эрүүл амьдраасаа нэг ч гэсэн Монголын ирээдүй эрүүл өсөж бойжосоо гэж би бол маш их энэ зүйл дээр маш их тэгж боддог болсон байгаа. За хойлонгийнх нь давсаг хэсэг 73 гэдэг чинь давсаг хэсгээр 10 см. Угсаа яг тий хойлонгийнх нь хуучин нөгөө нэг зураг юм дээр бол яг харагдана. Манай үүрээгийн яг хасагдгүй хэсэг нь яг энэ хэсэг байсан тий. Ингээ нужирсэн шиг том болчиход байдсан тий. Дээрээс нь холоос нэг эрүүл мэндийн шалтгаанаас болоод хаглаа маглаанд орсон бас тий тэрнээс хойш ерөөхдөө нөгөө давсаг хэсэг чинь сарын өмнө шүү дээ тий. Өнгөрсөн 5 сард гэдэг чинь. Биеийн яг нөгөө нэг тий хөвлий за тэгэл бэлхүүсний тойрог за энэ энтер бол бүр 10 см буюу одоо тийм миний өмнө нь нөгөө хичээгээд одоо яг тийм өөрөө бас хасч чадахгүй байсан хэмжээнд хүртэл ингээд хасагдсан байсан. Тэгээд эн чинь нөгөө нэг 30 хоногийн хугацаанд одоо бас ингээд бид маань одоо тийм нэлээд хэмжээний өөрчлөлт ингээд орсон гэдэг нь бол миний хувьд бас бүр үнэхээр юм гоё авууштай хэрэг байсан. Тэгээд цаашдаа ч гэсэн ингээд буцаад одоо Монголдо очиод амьдрал руугаа одоо уусгаад ингээд бол одоо тий яг нөгөө өөрийнхөө одоо хүсэжсэн бие галбирыг ингээд бүтээж чадна гэдэг нэг тийм итгэлийг бол яг өнөөдрийн хэмжилтээс хамгийн сүүлийн хэмжилтээс олж авсан. Тэгээ энэ 30 хоногийн хугацаанд л юу гэж бодсон бэ гэхээр хүн ер нь бүр ингээд багаасаа одоо тасгал хөдөлгөөн хийгээд тий одоо тэр булчин шүрмсөө ингээд нэг юм гоё ажилуулад нэг юм одоо тий заавал нэг юм тамирчин болохгүй ч гэсэн энэ дасгал хөдөлгөөн гэдэг зүйлийг бүр ингээд амьдралынхаа хэм маяг руу ингээд оруулаад ингэх юм бол бүр одоо тий үр хүүхдэд маань ч гэсэн бүр үнэхээр одоо юм чухал зүйл юм байна гэдгийг бол мэдэж авсан. Яагаад гэхээр ингээд өдөр алгаа ингээд одоо тий хоолныхоо дэглэмийг барайл за тэгэл нөгөө тасгалаа хийгээл ингээд яваад байхад бол нөгөө даахгүй ч ингээд даагаал за ингээд тий нөгөө кардиогоо илүү удаан хийдэг болол за тэгэл явхад бол нөгөө миний бие организм булчингууд маань илүү одоо нэг юм хүчтэй өмнөхөөсөө илүү гоё фит байж чадах юм байна гэдэг мэдрэмжийг бол авсан. Тэгэхээр фит трip яг шоуны гол онцлог бол ерөөсөө яг л тэр байсан ингээл те өөрөөсөө гоё аялал тасгалаа хийгээл за тэгэл гоё нөгөө саун бассейн жакуз одоо фитнестэй яваал одоо яг те бусад 7 охидд маань биднэрт ингээд өгсөн бас нэг юм амьдралын харах үнцэг гэдэг зүйлийг арай өөрөөр одоо гэж мэдрүүлж өгсөн онцлогтой шоу болсон болоо гэж бодсон. Тэгээд бид нарт зөвхөн ингээд тасгал гээд авахгүйгээр бас ингээд гоё залуу хүмүүсийн хувьд алсын хараа сэтгэлгээний хувьд бас өөрчлөлт өгсөн ийм шоу болсон гэж бол миний хувьд бол яг хувь хүн талаас тоолдог үнэсээ гэх юм уу. За манай төвшөгийн бэлхүүс бол үнэхээр гоё нарийнсан. Бэлхүүс бол хойлонгийнх нь
9.5 см. Би бүр та хэдийн өмнөөс бүр баярлаад альтрын сойш айлхаараа манайха үнэхээр гоё юм байна. Яг энэ үр дүнг л харах үнэхээр гоё юм. Хэдүүлээ 3 сар амьдруулъя юу. Тэгээ хэдүүлээ яг аялалгүй зөвхөн дасгал бэлгэлтэй төвлөрөө нэг газараа байгаад явсан бол хэдүүлээ инээс илүү үр дүн гарна. Хамгийн гол нь биднэрт дасгал хийгээгүй маш олон өдрүүд байгаа. Тэгээд чинь дандаа ийшээ тийшээ аль руу явж байгаа. Бид нар хоолны хувьд ч гэсэн дандаа гадуур хоолж байгаа тий. Тэгэхээр ингээд охтуудын маань хувьд бол үнэхээр одоо тийм илүү үр дүн гарах байсан боломж. Гэхдээ яг бид нар юм хаслуулж байгаа. Эрүүл мэндийн шалтгаанаас болоод ингээд би айгүй юм олон удаа ингээд те нөгөө олон жил эмнэлгээр яваад ингээд хагалгаанд ороод ингээд те тэгээд гисэн чи яг ингээд тухайд би нөгөө нэг орон дээр ингээд твтж байхдаа би ингээд за яг энэ бүгдийгээ би те яг ингээд өөрийн хүчээр те би одоо ингээд эдхийг гэж хүлээхгүйгээр би ингээд өөрийн хүчээр би ерөөсөө ингэж босч ирж те гэхдээ би босч ирэхдээ зүгээр нэг ингээд те энгийн амьдралтай биш би урдныхаасаа илүү их тийм хүчтэй эмэгтэй болж тэгээд ганцаараа хүчтэй болох биш одоо тий нийгэмд ингэж гоё нөлөөлж олон бүсгүйчүүдэд ингэж урам өгч тийм ээ өөрийгөө одоо ингэж гоё ялан дийлж хүчтэй гоё эргэлдээ хийгээд илүү том зүйлийг ингэж бий болгож ингээ өөртөө дуурлаж амьдралд ингээ хайртай болоосоо гэж би бас ингэж дотроо боддог байсан байхгүй. Тэгээ ариун жаргал багш маань бас надтай яг ижилхэн бодолтой. Тэгээ би бүр ингээд яг ариун жаргал багшаагаа дагж явжсаар байгаа. За тэгээд зүрх сэтгэл ингээл яг ингээл те бүр ингээ нэг байсаар агаад яг өнөөдрийн одоо энд би ингээд ирсэн байж байгаа. За 26.5. За 0.5. За хоёлоо бол бүр хамгийн гол нь энэ чинь л хамгийн чухал. Угаасаа эндээс хідүүлэнд нь эмгтэй үнд хизээч энэ минь тийм их хэмжээний өөх нүглэгдэг байхгүй юу? За үнэхээр баярлалаа. За орой баяраа тэмдэглээ. Орой бид нар баяраа тэмдэглэнэ. За өөрчлөлтийн хувьд бол ёо би бүр ингээд те би зүгээр яг хэмжилт хэлэхээс өмнө талент дарангуул өөрийгөө хараад тайхаа түр. Энэ нэр урдан нэрийг хизээш нэрийг ийм нарийнхан бэлхүүстэй байж үзэж байгаагүй. Миний давсаг ийм баг байхыг би урдны юусаа харж байгаагүй нэрээ яг үнэнгээ хэлэхэд бол тэгэл урдны юусаа дандаа ингээл одоо нэг багшийнхаа онлайн ангид суугаад ингээл дасгалаа хийгээл хоолны дэглэмээ барьж байгаа ч гэсэн чи яа гэв хажуугаас ингээд нэг шахаад ингээд тэгэд өхөн байхгүй юм чинь тэгэл дуртай үедээ сайхан дасгалаа хийжээл гэхдээ хийхээ хувьд л хин гэхдээ яг зөв хийж байгаа буруу хийж байгаа бол ерөөсөө мэдэхгүй заримдаа тэгэл залхуурсандаа тоогоо гүйцэж хийхгүй ч юм уу те тийм үе бас байсан амар ядарсан үедээ гэхдээ сая одоо хамтдаа өнгөрөөсөн одоо 31 хугацаанд бол үнэхээр шахуулсан. Одоо тэгээ цаашдаа яг ерөөсөө энэ ирчээ алдахгүйгээр одоо энэ хайр өвсөдөө энэ 31 хугацаанд өчнөө бол юм үзэр тоол тоочоо буцаад очингуудлаа хаа хамаа гэдэг буцаал тий жин нэгсүү штэ тэгэхээр чи одоо ерөөсөө очингуудлаа маш гоё яг одоо энэ хэмнэлээ алдахгүйгээр тий яг гоё нэгэ бариад тэгээд одоо бол бүр ингээл хөвлийнэ 6 толгоон булчингаа бүр гаргаж ирээд бүр улан гоё олно гэж бодож байгаа. Тэгээ энийгээ ганцаараа биш олон одоо бүсгүйчүүдэд бас ингээл хүргээд ингээд тий ганцаараа байсан бол 5 байсан бол 25 болоод ингээд олоолаа болоод тэр бол ерөөсөө миний бас зориг байгаа. Ер нь бол яг л багш шиг л би бодож явдаг да. За хоёулынгийнх нь цээжний тойрог 77.5. За хоёулаа цээжний тойрог хоёулаа нуруундаа угаасаа нэлээд өөхтэйсэн. Тэгэхээр хоёулаа 82 см-аас ихсэн байна. Хоёулынгийнх нуруу бол ингээд бүр нэмгрээд булчин ингээд бүр ялгараа гараад ирсэн тий. Тэгэхээр эмэгтэй хүмүүс болохоор ерөөсөө нэг цээжний тойрог бас энэ тэр зөвхөн хөхтэй холбож бодоод байдаг. Тэгэхээр бидний эн чинь ингээд нуруу тэр чигээрээ өөхөлж байгаа шүү дээ тий. За гин маань хувьд бол тайл янзын гоё гарч ирсэн. Амьдралдаа байдгүй тайл нь одоо гарч иж байгаа. Одоо бол цаашаа 3 сар хахад бол зүгээр те 6 pack цаашаа за бэлхүүс хоёлынх нь 61 см. Хэсгээсээ тэгээд давсаг хэсгээсээ 9 см хассан байсан. Тэр бол бүр үнэхээр том өөрчлөлттэй байлаа миний хувьд. Өгцөг хэсэг бол өөхөн хасагдаа булчин нэмэгдсэн баа. Ерөнхийдөө бол би маань ингээд тэр чигээрээ маш өөр хэлбэртэй болсон. Тэгээд хэвлийн зураасууд маань бас гараад ирчихсэн. Тэгээд хэвлийн маань
бэлгүүсээрээ би 61 см болсон баа. Өмнө нь ер нь миний бэлгүүс 61 см байгаагүй. Тэгээд амар гоё байгаа. Тасглаа бид нэр ингээ бөөнөрөө зэрэг хийгээл бөөнөрөө ирч хүчтэй байдаг болохоор бас ядрах нь өөрөө ганцаараа шантрах нь бас амар бага байдаг. Тэгтээ бас өөрөө ч гэсэндээ би нэлийн хичээсэн. Яаж хийж аваад ард нь гар нь яаж хийж аваад хийж өөртөө энэ өөрчлөлтийг хийн гэсэн зорилго тавиад үзэж тарсан да. Үе тэмхтэй аим нарийнх болсон юм шүү. Та хэд ч анх ингэ тэрхэд дүүрэн мессеж одоо бүр ингэ нарийнхан шөмгөр бор хүүхнүүд болчихжээ. Жохон ч гэсэндээ 1 кг-ыг илүү өргөж чаддаг болсон. Нэг шээ бүр ингэ 5 кг илүү өргөдөг болсон өргөдөг жингээсээ. Тэгээ ер нь нэлээд хүчтэй болж байгаа. Бас ер нь шантрахгүй одоо өөрийгөө амар сайн дайчилдаг болсон. Тэгээ сүүлийн тэмцээнүүдээр ч гэсэндээ бас октоотаа нэлийн үзэлцсэн. Энэ бол миний амьдралд тохиолдох ганцхан ингээд амар гоё юм чимэг болсон юм хэсэг гэж би бодож байгаа. Тэгээд ер нь бол одоо ингээд 60-70 хүрсэн ч тийм ингээд хөшрөөд ингээд бодоход за залуу наснда ийм хийжсэн байна, ийм турсамжийг ингээд бүтээжсэн байна, ийм хөрхөн охтуудтай ингээд хамт ингээд уйлахтай уйлж, инээхтэй инээж, хоолоо хамт хувааж идэж, хамт унтаж, өглөө хамт сэрж, хөлсөө гартал эзэн шүүсээ шавхтал дасгал хийж ингээд өнгөрүүлсэн турсамжууд миний амьдралын хамгийн гоё ингээд чимэг болсон турсамж байх ах гэж бодож байна. Манай одоо нэг масс нэмэх охтын төлөөлөл охтод маань хараавал манай тогтгоо маань бол нэлээд өвн 2 кг нэмсэн явж байгаа. Сүүлийн 7 хоног за миний дундланчаас би өвдөөд бас 5 6 ил хассан. Та хэд намайг харж ивэл нэг юм шөмгөр бор болцсон байгаа. Тогтгоогийн маань хувьдаас сүүлийн 7 8 хоног бас ялцшгүй хоол идэж чадахгүй би нүгдөөд хэцүү байсан. Гэтэ зүгээрээ ямар ч хойлоо тий энэ ард нь гарлаа. Энэ нөгөө нэг хараа эхлээд нөгөө хэмжилт өгөхөд өмсчихсэн юу. Одоо ингэнгүүт энэ дээгүүр амар сул. Тэгэхээр хөвлийн хэсэг бол яалтчгүй бүр ингээ мэдэгдээд байгаа. Яг хав жингийн хувьд нөгөө нэг өндөр үр дүн гаргаагүй сансан хүлээлтэндээ хүрээгүй ч гэсэн яг ингээд хөвлийн хэсэг давсаг хэсэг, за гуй, гар гэх зэрэг бусад хэсгүүд дээр бол маш их өөрчлөлт орсон байсан. Энийг би өөрөө ч ийм өөрчлөлт орсон байгаа гэж бодоагүй. Үнэхээр бүр хүлээлтээс өндөр өөрчлөлтүүд гарсан байлээ. Тэгээд нөгөө нэг зургийг ингээд аваад харьцуулаад харахад бол яг ямар үр дүн одоо сарын туршид хийсэн зүйлийнхээ зорьсон зорилгынхаа үр дүнг үнэхээр харж чадсан. Үнэхээр сэтгэл хангалуун баяртай байгаа. Тэгээд нөгөө заавал ингээл олон төрсөн ч юм уу гэд сэвлэгээрээ унжсан гэхээр ингээд энэ бол алга болохгүй ингээд насан туршдаа үлдэн гэсэн зүйл бол биш. Энэ бол хичээл зүтгэлийн үр дүнд ингээд багасдаг юм байна, чангардаг юм байна. Одоо миний ингээд хэвлийн одоо нэг 6 булчин гэдэг штэ тэр мөр бол ер нь ингээд амар хатуу ямар ч ингээд гадна талд өөхгүй айгу хатуу юм булчин бол мэдрэгдэж байгаа. Гэтэ яг нөгөө нэг кесар хаалганы сорвны маань хоёр талын хэсэг бол арай жоохон нөгөө нэг хөгжил булчингийн хөгжил нараа удаан явагдаж байгаа нь бол илт анзаарагдж байна. Тогийн маань хувьд бол ялчгүй нөгөө нэг 4 мөчөөрөө турхаа хэрнээ бэлхүүсээрээ бит хоёр бол нэлийн юутайсан тий. Яг энэ давсаг хэсэг дээр энэ нөгөө кесарийн босоо сорвны хоёр тал бүр ингээд сул унжиж ирсэн. За хойлонгийнх нь давсгны хэсэг 68 см. Тэгэхээр давсаг хойл нь 74 байсан мэн. Тэгэхээр хойлоо 6 см. 6 см. За. Энэ шүү дээ. Энэ шүү дээ. Яг 10 хоногийн өмнө нь бол яг нөгөө нэг өмнөх вилагаасаа явахдаа яг гарахтаа жин дээр нь хайлт зогсоод харахад бараг 2 кг нэмэгдсэн байсан. Тэгэнгүүт нь yes гэж бодвол яг энэс илүү нэмэгдэх юм байна да гэсэн хүлээлттэй байсан болохоор магадгүй энэ нөгөө нэг жингийнхээ үр дүн жаахан сэтгэл дондор байсан бах. Гэхдээ энэ маань болохоор бид хэд бүхэл бүтэн 4 арлын аяллыг ингээд 2-3 хоногт маш шуурхаагаар явж арал өөр ингэсэн онцлогтой өөр гайхалтай гоё арлуудаар аялсан. Энд бол бараг бүр ингээд юу болоод өнгөрөө гэмээр нөгөө нэг 100 хаагур дуусчаа гэдэг шиг л аялал болсон. Дараа нь бид хэд ингээд одоо үлдсэн бичлэг зурган дээрээсээ тэр аяллуудаа харахад маш гоё дурсамж жинхэнэ гайхалтай адал явдлууд тэнд өнгөрсөн. За тэгээд та бүхэндээ бахан ч гэсэн урам зориг сэтгэлийн дэм өгсөн байхаа гэж найдаж байна.
Энэ зураас мөрөөс харагдав. Зүр бүгдээрээ фит болсон байгаа зү. Тэгэхээр нөгөө нэг жин нэмэгч байгаа эмэгтэйчүүд маань болохоор нөгөө яг жиг турхаа угаас яг асуудал нь тийм байдаг те. Ялангуяа ингээ мама төрүүлсний дараа жингээ ингээ хассан байгаа ирнэ. Ерөөсөө л нөгөө бэлхүүс хэсгээрээс асуудал. Тэнгүүд нөгөө хидж гингүүд улам бэлхүүсээрээ тархлаад байдаг. Тэгэхээр бид нар ялгаагүй зөв хоол хүнсийг идэж жимд явах ёстой. Тэгжиж бидний одоо тэр булчин маас нэмэгдэн те өөх хасагдана. За манайхан тэгээ удахгүй цацгаа ихтэлээ одоо явж баяраа тэмдэглээ. За өнөөдөр бид нэр хэмжилтээ хийгээд за үр дүнгуудээ бол ингээ бүгдээрээ гоё дүгнээд хараад бөөнөрөө маш гоё тогтлолтой ер нь бол одоо хүлээж байсан үр дүнгээсээ илүү үр дүн охтууд маань үзсэн гэж сэтгэл хангалуун байгаа. Бүгдээрээ маш гоё өөхөө хассан байна. За тэгээд өөхний хувьд бол одоо нэлээд багсан тойргууд бол бүр үнэхээр их сайн өөрчлөгдсөн байна. Дээрээс нь бид нар одоо булчин хөгжүүл, булчин маас авах нь чухал байсан учраас бүгд булчингаа алдаагүй тодорхой хэмжээгээр гоё булчин маас авцсан. Ер нь бол бүгдээрээ л мундаг байна. Одоо 8 охтод маань бол үнэхээр бүгдээрээ супер байлаа. Хойштаа алцахгүй хаа ямар ч гэсэн одоо газар хооллохтой яах вэ? За тэгээд ерөөхдөө дасглаа яаж явах вэ? Миний биеийн пропорц ер нь ямар юм? Би яаж ер нь бэлтгэл ачааллаа тааруулж явах юм? Сэтгэл зүйтэйгээ яаж ажиллах юм гэд ер нь бол бүгдээрээ маш сайн туршлагатай болсон учраас одоо нэг 3 сарын дараа ч гэдэм үү 6 сарын дараа би буцаад охтодтойгоо уулзгаад эдгээр маань үнэхээр супер бэлтэй болсон байна гэдэгт эргэлзэхгүй байна. Одоо тэгээ хавар Монголд очихороо тэгээ энэ дэгээ шалгана. Хэдүүлээч гэсэн тэр үеэрээ бас ингээд цаашаага гоё контент дээр бас хийгээд явах болохоор хэдүүлээ хамтдаа харцгаая. За манайхан бид нар өнөөдөр хэмжилтээ хийсэн. Тэгээ одоо бөөнөрөө бид нар одоо угаасаа яг шинэ жил Christmas таарч байна. Яг манай монголоор бол 31 чинь бол шинэ жил шүү дээ тий. Гэтэ одоо бид нар бол гадаадтайгаа учраас одоо эндээ шинэ жил тэмдэглэж байна. Тэгээд бидний 1 сарын одоо маш гайхамшигтай хүнд хэцүү тэгэл ер нь бол олон зүйл давхсан аялал маань одоо энд ирээд бид нар дуусгаж байна. Бидэрт яг маргааш байгаа. Тэгтээ ер нь бол дуусж байна. Тэгээд маргааш хэдүүлэнд нь ингээд яриад тухлаад ер нь бол бидэрт ингэж ярьж тухлаад цаг зав ерөөсөө байгаагүй шүү дээ. Үнэндээ 4 цаг унцаа одоо Акигийн маань хувьд гэхэд 10 цаг унцдаг байсангүй. Энэ дээрээ 4 цаг унцдаг болоо 3 цаг унцдаг болоо. Ер нь бол бид нар бүгдээрээ маш бага цагийн нойртой ингээл яг ингээд өмнөх ингээд 3 дугаарыг харахад бол үзэж байгаа хүмүүс маань эдгээр ингээл нэх гоё аялаа л те. Ингээл бөөнөрөө ингээл гоё тасгал хийгээл айгүй гоё ягаа мэн гэж бодож байгаа. Ингээл ийм барин ийм сул чөлөөтэй цагтаа гэж бид нар тэгтээ үнэндээ дэлгүүр ороод ах цаахгүй хүнсээ авах гэж л нэг те орно гэхээс бол бидэрт ямар ч цаг зав байгаагүй бөөнөрөө маш их хичээсэн. Тэгээд үнэхээр яг энэ 1 сарын хугацаанд бол үнэхээр бүгдээрээ мундаг байлаа. Тэгээд одоо ингээд 1 сарын хаартаа гарчаад одоо ингээд бид нар амар гоё нэг том зүйл бүтээсэн. Бүтээсэн ялчгүй одоо ингээд үзэж байгаа хүмүүст бол зүгээр аялаад тасгал хийж байгаа боловч бид нар бол арт нь одоо үзэж байгаа хүмүүст бол зөвхөн одоо нэг мөсөн уулын зөвхөн арай хэсэг гэдэг шиг 5% нь 5-аас 10% нь л харагдаж байгаа боловч бид нар бол яг 90% нь камераас цаана бид нар бол маш олон зүйлийг давж туулсан, маш олон зүйлийг сурсан, маш олон гайхалтай зүйлийг бид нар бүтээсэн тий. Тэгээ одоо ингээд 1 сарыг бид нар аль хэдийн ингээд аваа гарсан байна. Ингээд тайцтэйгээ ингээд ярьж суух боломж ингэж одоо олдж байгаа бас маш их талархалтай байна. Зүгээр яг гэвэл бид нар бүгдээрээ эмэгтэй хүмүүс одоо ингээд контентыг маань үзэж байгаа хүмүүс 18 настайч вэ, 20 эд настайч вэ, 30 эд настайч вэ, 40 эд настайч вэ. Тэ бид нар бүгдээрээ л ижилхэн эмэгтэй хүмүүс бид нар хичнээн өөр одоо харагдах үзэмж, өөр нас мэрэгжил боловсрал бүх зүйл өөрч гэсэн бид нар ялгаагүй яг л ижилхэн зовлонг туулдаг, яг л ижилхэн жаргалыг амсдаг
бид нар бол яг л ижилхэн эмэгтэй хүмүүс. Тэгэхээр энэ одоо контентыг маань үзэж байгаа хүмүүс одоо бас ингээд хэдүүлгийнх нь ярилцлагаас нэрэл бас тэ эмэгтэй хүн чинь бас нэрэл ингэдэг шүү дээ, тэгдэг шүү дээ. Тэрнээс биш бид нар ингээд нэг баалгад ичээл ингээл ингээл гоё ингээл жаргаад байгаа юм биш шүү дээ тэ. Зүгээр энэ чинь бас ингээд ардан зөндөө бид нар ингээд өдөө хүртэл энд ирэхэд зөндөө зүйлийг давж туулсан байгаа. Тэгэхээр тэр зүйлийнхаа талаар хэдүүлээ гоё ярилцъя. 30 хоног маш хурдан өнгөрчлөө. Ер нь бол одоо би тэд чинь Монголоос гараад баг те яг өнөөдөр баг 29 хоног нь бол ингээд болж जैन. Тэгээд яг бас энд ирээд ер нь бол бид нар нэг цаг хугацааны үнцэн те гэдэг зүйлийг бас нэг талаараа ойлгож जैन. Нөгөө талаараа яг хөө гэхээр бас ингээд 30 хоногийн хугацаанд яг миний хувьд бол ингээд те багштайгаа нийлээд ингээд 9үлээ те за 9 эмэгтэй ингээд гоё дотоод ертөнц те тэр ямаар аялж үзлээ. За тэгээд эмэгтэй хүмүүс гэдэг чинь угаасаа л надад нэг энэ үг бүр ингээд ойрын үед бүр амар санаанд ороод байгаа байхгүй яг контент төгсөж байгааг ч хэлэхүү те нөгөө бяцхан охтууд л хоорондоо өрсөлддөг хүчрэг эмэгтэйчүүд бол нөгөө бие биенээ дэмждэг гэд те тэгээд яг энэ 30 хоногийн хугацаанд бол мэдээж маш олон зүйлийг бид хэд бол ингээд те бие махбод болон сэтгэл санааны хувьд бол ингээд даван туулсан. Тэгэхээр яг энэ хугацаанд яг энэ одоо 8 бүсгүйтэйгээ ер нь бол ингээд те багштайгаа нийлээд хамтдаа бэжэж бид нар нөгөө нэг юм одоо сэтгэл зүйн хувьд айгүй хүчрхэг те ингээл яг унахтаа унах босготоо босно. Гэхдээ л амар хүчтэй ийм 9 эмэгтэй байсан. Яг миний хувьд нөгөө бодож ирсэн аахгүй нэг юм 9 эрдэнэ чим шиг те ингээл ягаад заавал 9 юм бол гэж би саяхан яг бодож ирсэн аахгүй ингээл багштай нийлээ яг 9 үлээ олоод октод нь 8 болоод те тэгэхээр нэг айгүй нэг тийм цаанаасаа нөгөө нэг учрах хэвээр хүмүүс учирдаг гэдэг шиг яг нэг ингэж бодож ийсэн. Тэгээд яг нэг гэр бүл шиг болоод эхэлж байгаа байхгүй бид нар л гэр бүлтэйгээ л ингээд сараас дээш байдаг болохоос ш хизээч өөр огт өөр хүмүүстэй ингээл те өсрөл нэг 7 хоног л хамт аялдаг те тэгэхээр яг ингээл бие биенээ мэддэг харцаараа баг ингээ ойлголцдог те тэр баг ууралч ч юу яач ч юу гэл ингээл хараал ингээл сүүл рүүгээ мэдэрдэг ч гэдэг юм уу яг тийм болчтой юм байлээ. Тэгээд тэр бол үнэхээр бас юм гоё магадгүй бид хэдийн амьдрал дахиж хизээч ийм үе байхгүй ах л гэж миний хувьд бол бодсон те үнэхээр бас гоё байлаа. Тэгээ нөгөө эмэгтэй хүний хувьд яг ингээд нөгөө бодит амьдрал руугаа орчихоор ингээд өөртөө гаргах цаг зав байхгүй найзуудтайгаа ингээ уулзаад ингээ гоё байх кайфрах ингээд ийм хугацаа байхгүй ер нь л бол тэгээл нөгөө гэр бүл хоолунд ингээл те амьдрал ах уу гээл ажил мэргэжил гээл ингээл явцдаг. Тэгээ яг бас ирэхээс өмнө ч гэсэн угаасаа л бас яг бодож исэн те энэ цаг мөчийг би өөртөө л зориулна. Угаасаа яг ингээл би ч одоо 30 хоног ажиллаа хийгээгүй те юус яг л энэ цаг хугацааг өөртөө зориулна. Өөрлөгөө л ингээл гоё харъя зүгээр тайван ингээл тархиа амраа гээл те яг миний хувьд бол зүгээр л яг л тийм үе байла. Гэтэ үнэхээр гоё. Тэгээд нөгөө ингээд багшийн маань хувьд ч гэсэн ингээ анх удаа одоо ингээд те ийм жижигхэн хөөрхөн одоо те бор эмхтэй яг Монгол тачгаар цагаархал баг те ингээд нөгөө нэг те одоо л бид байгаа те ингээд борл эмхтэй би тэт жалгаагүй ингээд борлцлаа л да хөөрхөө те ингээд нөгөө амар эн чи эмхтэй хүний хувьд одоо юу гэдгийг айгүй том юм нөгөө нэг юм зориг ахгүй юу те хинч зүрхэлж хийгээгүй за магтгүй ингээд те нөгөө ингээд баг маг болоод ингээд том ингээд те ингээд хийх юм бол эн чин яг уу бөөндөө бол хий чин гэхдээ ганц хүний хувьд хийн гэдэг чинь амар их хариуцлага тэгэл ачаал нэмэгдэж байгаа тий. Тэгэхээр ингээд яг би өдрөөс нөгөө нэг ингээд бодож байхдаа багштаас үнэхээр ингээд тий талархмаар ингээд санагдчихсэн. Ягаад вэ гэхээр ганцхан юм жижигхэн эмхтэй хүсэл мөрөөдлөөр тий ингээд 8 эмхтэй ингээд яа чинь бид хэд чинь бүр ингээд Монголд тий завхардын явах гэсэн ингээд ирээл 30 хоног ингээл амьдрал тэгэл бид хэдийн үед гэхдээ зөвхөн ингээд нөгөө бие өөрчилж байгаа юм биш сэтгэлгээний хувьд бас өөрчлөгдөж байгаа юм. Аль юмыг харах үнцэг өөрчлөгдөж байгаа юм тий. Хүний нөгөө дадал зуршил гэдэг зүйл чинь нэг 20-с дээш хоног ингээл болчих юм бол ингээл бид ингээд суучдаг штэ тий. Тэгэхээр бид хэд ингээд нөгөө өөрийн мэдлгүй л одоо Монгод очиод баг ингээл тий бүх зүйл ингээл нөгөө юм гарт орцсон ядчил нөгөө эрүүл зөв хоолтой ингээл браунигаа ингээл шууд ингээл хийдэг болсон тийм байна. Тэгэхээр магадгүй ингээд нөгөө нэг тийм үг байгаад идэг штэ нөгөө агуу их хүсэл мөрөөдөл ингээ ганцхан өрнөөс соёолдог гэдэг шиг магадгүй багшийн маань ингээд нэг бодсон жижигхэн зүйлээс бид хэд ч гэсэн юм айгүй том юм гоё хүсэл мөрөөдөлтэй ингээд
болж бас ингээд чадсан. Тэр нь надад амар юм талархууштай л ингээд санагдаадсэн. Ерөөсөө ингээд те хэцүү зүйл угаасаа байвал байсан. Гэхдээ энэ бол угаасаа л давах хэвээр л даваа. Бид нар амьдралд угаасаа л энэс илүү л хэцүү зүйлийг угаасаа л давдаг те. Тэгэхээр үнэхээр гоё. Яг л нөгөө нэг яг хөө бид хэд нөгөө нэг анх эрэхтэй л нэг амар бүх зүйл нэг юм гоё юм байна гэл тэр чинь угаасаа л зүгээр бидний л төсөөл. Гэтэ бодит амьдрал бол угаасаа л ийм байдаг те. Тэгэхээр миний хувьд бол бүр үнэхээр амар юм сурсан те. Тэгээд ингээд нэг юм гоё найзуудтай болсон. Айгуу гоё юм 30 хоног байлаа. Гэхдээ сүүлийн 7 хоног бол бүр үнэхээр хурдан өнгөрчлөө. Өнөөдөр өмхийн зурвал те. Яаж чад хоол молоо бэрээд дасгалаа хийснийх ч юм уу тэрэндээ төвлөрж итэл ингээл те. Яг л тийм гоё өдрүүд байлаа. Тэгээд та хэдтэй бүгдэнд нь хайртай шүү те. Үнэхээр гоё зүйлийг ингээ хамтдаа одоо бүтээсэн. Тэгээ үнэхээр гоё байд. Үнэхээр та хэд чадсан л гэж хэлмээр байна те. Тэгээ бүгдэнд нь хайртай шүү, баярлалаа. Тэгээ багштай ч гэсэн баярлалаа тий. За миний хувьд бол энэ дундаас хамгийн одоо анаа. Анаа учраас мэдээж нуурч болохгүй. Бусдад бас түшигтэй байх хэвээр. Чухал үед нь зөвлөгөө өгчдөг байх хэвээр. Гэхдээ хүн ер нь хүн хөлтөөс суралцаар л байдаг. Суралцаар байгаа л өгдөг тий. Тэгэхээр мэдээж хүний амьдрал бэрхшээл тохиолдох бүрд энийг бэрхшээл гэж харахаасаа илүүтэй эндээс яг хүн яг юу сурах хэрэгтэй юм бэ? Яг надад хувьд бол юу суралцах хэрэгтэй юм бэ гэж харах юм бол тэрний ард давхад надад хялбар юм шиг санагддаг байхгүй юу? За тэгээд мэдээж бид бүгд ингээд 5 тухтай бүсээсээ өөрийнхөө амьдрал бий болгосон 5 тухтай бүсээсээ гараад огт таньж мэдэхгүй ертөнцтэй 9 ингээд таньж мэдэхгүй энэ ертөнц бүгд ингээд нэгэн бүхэл болоод ингээд нэг зорилгын төлөө тэмүүлээд тэрний ард гарна гэдэг бол мэдээж бүх хүнд бол сорилт байсан байгаа. Бүх хүнд бол челленж байсан байгаа. Бид бүгд яг дунд нь мэдээж 30 хоногийн турш өдөр бүр ажиргалтай байна гэж байхгүй. Мэдээж унан босно тий нэгнээсээ тий суралцсан ойлгож аавн нэгнийгээ яг дотор нь байгаа юм шиг мэдрэхийг хичээн ингээд унаж босож явсаар хагаад 30 хоногийн дараа ингээд энэ бүхний ард ингээд гараад бүгд ингээд гоё ууж амьсгаа аваад ингээд сууж хахад бол үнэхээр ажиргалтай байна. Үнэхээр гоё байна. Яг хөө бид 7-гийн үед бол яг хөө ингээд нэгнээс нэгнийгээ тий ингээд туслаа дэмжээ сэтгэлийн дэм болоод ингээд явчихна. А манай гол луужин болох манай багш маань тий ингээд нурах үед бид нар ингээд бүгд нурдаг гэсэн амар хэцүү. Тэгээд багшигаа ингээд яг нүдэрээ ингээд харж хат миний багш айгүй гоё тий байцх нүдэн дээр ингээд жин алдаал өвдөөл ингэж хахад тал амар хэцүү байсан. Яа тэгвэл биднийг чиглүүлж байгаа энэ хүчрхэг эмхтэй нурах юм бол бид нар ч гэсэн дагаад нурчдаг байсан байхгүй. А бидний тэрийг нь би сүүлд л ойлгосон. Тэнгүүд бусад бэрхшээлүүдийг бол бид нар яаж игээд бид нар ингээд хамтдаа яаж игээд нэг нь унахад зүгээрээ өгшлээ гэд ингээд чирээ явчих болдог. Ганц гол ингээд багш маань ингээд яхад бол бид нар ингээд бүгд ингээд амар арга мухартаад яг ингээд багшигаа бодмор санагддаг. Үнэхээр багш маань ингээд мэдээч энэ олон эмэгтэйчүүдийн өмнөөс бүх зүйлийг бодож шийдвэрлэж тархиндаа ингээд маш их зүйлийг бодож бид бүхний төлөө яаж ингээд биднийг 5 тухтай байлгах уу, яаж одоо тий хүссэн үр дүнгийг гаргах уу, яаж хүн бүрт ингээд сэтгэл хангалуун энэ 30 хоног өнгөрөөх үү гэдэг зүйл дээр маш их зүйлийг бодож ирсэн учраас бидний нүдэн дээр багш маань ингээд нүдэн дээр маш их мас алдаад, жин алдаад тий ингээд ингэжсэн учраас биднэрт маш хүндээсэн. Гэхдээ багш маань үнэхээр жижиг биендээ байнгүй маш хүчрхэг эмхтэй байсан. Тэрний үндсэн дээр бид нар яг одоо энэ 30 хоногт зорьсон зүйлтэй ингээд яг сэтгэл санаагаа зориулаад бид нар яг ард нь гарч чадлаа. Бид нар ингээд амьдралтаа үлдээж байгаа энэ зүйлд хамт байсан та нартай бүгдэнд нь баярлалаа. Бүгдэнд нь амьдралд нь харж байгаа хамгийн сайн сайхныг хүсье. Та нар бол бүгд
эцэг эхийн хайртай шигтгээнүүд тий. Охин тэнгэрүүд, гэрэл гэгээнүүд шүүл гэж хэлээ да та нартай. За юуны өмнө хэлэхэд Үргээ миний өгцөг ясны янгнаа л өвдөд. Амар хэцүү. Одоо ингээл байнгын миний нэг энэ өгцөг нь бараг би ингэж бодоод байгаа байхгүй энэ ясны бүтцэнд нь өөрчлөлт орсон баха гэдэг. Ингээ байнгын шархирч өвдөд байгаа байхгүй юу. Аюу санаа. Тэгэл одоо л ингээ өвдөөл. Тэгэл яг зүйл ах гэж бодлоо. Тэгээд нөө нэг одоо ингээл яг дүгнээ бодохоор ингээд бараг бидэд чи 10 хэдэн юм дандаа тансаг виллагаар явцсан. Тэгээд дээрэс нь өчнөө арлаар дандаа гой арлаар явцсан. Тэгээ багшчин бүр ингээд энэ баали гэж нөхөлцөн. Тэгээд ингээ явангууд бүр ингээд тэгээ нэг эмэгтэй хүн бидрийг те бүр ингэ гоё виллануудаар ингээ явуулаад ахаар бүр үнэхээр итгэмээргүй. Тэгэл хэр баргийн эрэгтэй хүн биднэрт хийж өгөхгүй. Нэрээ хий бараг хийж өгөхгүй дээ. Энэ тансаг виллагаар явуулж чадахгүй. Тэр бол бүр үнэхээр биширмээр бүр үнэхээр тэгэл нөгөө хамгийн гол нь тэгсэн чинь ингээд би өчигдөр бүр ингээд амар бүр ингээд mind blowing гэдэг шиг нөгөө яг ингээд нөгөө бицс гад нэг орой 3 цагт ингээд өрөөнөөсөө гараад ирэхгүй. Тэс чи багш яа шумуул хазаад байш шүү гэсэн би юм ачсан. Буудан дээр унтчихсан. Хөрхи амтан тэгэл бид хоёрыг нөгөө тоохгүй байлгачихгүй хоёуланг нь унтуулах га тэнгүүтээ ингээд бит хоёр дээр орж ирээгүй. Коридорт ингээд ийм амар тансаг юмнуудыг биднэрт өгчөөд өөрөө ингээд коридорт шумуул хазаад байш шүү гэсэн маачсан ингээд амар хөрхөн гівтчихсэн заа ерөөсөө. Тэгэл инээцэн ивчсэн тэгсэн чи би тэрийг хараад бүр ингээд бүр амар ингээд бүр ингээд ивэдэ гэж бодогдоод байсан. Тэгээд ер нь хамгийн сэтгэл зүйн асуудалтай нээсэн баха. Бараг ингээд нэг гэртээ харих юмсан гэж бодоогүй өдөр байхгүй. Өдөр болгон л гэртээ харчих юмсан тий. Би ингээд цогтаачих юмсан л гэж надад яг ингээд нэг өөрийнхөө л тэр тухтай юм руу би ингээд явчих юмсан гэж л их бодогдоод байсан. Тэгээд яг өнөөдөр ингээд даван туулаад гараад ингээ ботсон чинь айгүй гой санагдаж байна. Тэгээ цаашдаа ер нь нэлээд сэтгэлийн хаттай болсон баг. Тэгээд өчигдөр бас би ингээд нөгөө бүр асгартлаа уйлаад тэгээд хин Аки тогтгоо хоёр намайг тадгаруулад яа тэгэхээр нөгөө өчигдөр би нөгөө 3 цагийн кардио би бүр үнэхээр бүр ингээд бүр өөрийгөө бүр амар олон юмар ингээд мотивацжуулаад ч би чадахгүйс ахгүй. Тэгээ би ингээд бүр үнэхээр надаас хүч гарахгүй. Тэгээ би ингээд хийх ёстой гэл би ингээд гүрийгэлсэн. Тэгээд би ингээ орой ирээд би тэгээд за тогтоодлоо за би үнэхээр би энэс чадахгүй. Би маргааш тэр дасгалыг үнэхээр би хийж чадахгүй гэдгээ багшд хэлнэ. Би энэс цааш явахгүй. Тэгээд би ингээ зүгээр би ингээ боллоо. Би хэмжилчихгүй. Би ингээ боллоо гэд би яг бодчихсон. Тэгээд Аки наагуур ингээ хөрхий тайлгаруулаад тогтгоо тайлгаруулаад тэгээд би ингээ амар их уйлсан. Тэгээ уйлалсан. Тэгсэн чинь нэг сэтгэл тайлгараад унтаад өгсөн. Тэгээ өглөө боссон чинь өөрийгөө ажигласан чинь за нэг дасгалаа хийж чадхаар байна. Тэгэхээр за хийгээд хийчихээ гэж тэгсэн чи гайгүй хийцэн. Тэгээ хийцэн чинь ингээ бүр ингээ хашгүйдээ би бүр яг шантрахын даваан дээр бас дахиад чадчихлаа гэж бодоод тэгсэн. Тэгээд ер нь одоо тэгэл би баг энэ ирчээрээ тий одоо ингээд Монголд очиод өөрийнхөө бүтээлээ хийгээд ч юм уу энэ ирчээрээ явах юм бол ер нь баг 2 дахин их хурдтай бүх юмаа хийж чадах юм байна гэж бодоод байгаа. Харин тий одоо бүгдээрэнд нь хайртай шүү. Тэгээд бүгдээрэнд нь маш их баярлалаа. Тэгээд та нарт одоо миний чадах юм чинь ингээд зураг штэ тий. Тэгээд бүгдээрэнд нь гэрт нь нэг гоё зураг зурж өгнө. Интерьерийн энэ танаа гэрийн интерьер тохирсон ер нь би цэцгэнд амар дуртай маш их цэцэг зурдаг байхгүй юу? Тэгээд ер нь цэцэг зурж өгнө гэж бодож байна. Ямар гоё бэлтээ. Тэгэхээр күнээгийн уран бүтээлийг авнаа гэдэг чинь тэнгэрийн өмдгийг атгалаа л гэсэн үг. Бүгдээрэнд нь яг одоо энэ цаг мөчийн мэндийг хүргэх өгтөө да. Маш гоё байна. Тэгэл ерөөс ер нь бол ингээд яг ингээд одоо миний дотор байгаа
бодол бол ингээд айгуу тийм зэгстэй биш амар ингээд нэмэх замраг байгаа юм ингээд амар их бодол тий айгүй их гоё тийм маш олон мэдрэмжүүд байгаа болохоор ханаас нь яаж эхэлж ингээд старалд оруулах ерөөсөн мэдэхгүй нь яагаад тэгэхээр ерөөс ингээд маш олон бодлууд ингээд зэрэг ингээд маш гоё сэтгэлийн өвгүүд энэ дээр ингээд гарч ирж байгаа учраас ингээд бүр ингээд зарим нь айгуу орхитуулж иж магадгүй. За тэгэл үүний түрүүнд бол багштай бол бүр үнэхээр их баярлаа гэж хэлмээр нь одоо би бүр ингээд яг нэг юм зүг чигээ мэдхгүй тийм хэдэн жилийн өмнө ингээд нэг юм өөрийгөө тий одоо би ер нь л тий яг нэг юм амьдрах уу гэл ингээд яг нэг тийм нэг юм амьдралын тий нэг юм хаалгыг ингээд тий одоо зөв ингээд нэг юм хаалгыг ингээд нэг юм онголзуулаад ингээд тий би яг ийшээ орох уу ийшээгээ одоо тий орох уу гэл нэг юм хаалга онголзуулаад ингээд байж хата тий яах учраа олохгүй ингээд байж хахад бол ерөөсөө яг ингээл ариун жаргал багш бол миний амьдралд бол гарч ирсэн. Тэгээд би та хэд ярьжсэн нөгөө нэг ингээл нөгөө эмгийн орон дээр байхдаа нөгөө шууд ингээд төсөөдөг байсан байхгүй юу би гэл нөгөө нэг ингээл тэр бол миний мөрөөдлөөсөн л дээ би яг ингээл төвшөг уучлаарай. Манай төвшөг чинь бол 10 хэдэн удаа маш хүнд хагалгаанд орж исэн. Яг үхэл амьдралын зааг дээр маш олон удаа ирсэн, өхөө амьдрах уу гэдэг дээр олон удаа ирсэн. Яг л одоо бүр ингээд хүний одоо юу гэдэг эцсийн бүр зогсоолоос илүүдээр очсон, маш олон удаа очсон. Тэрийг бас үзэж байгаа эмэгтэйчүүд маань харуул те сонсвол 7-8 удаа тийм л хороо нөгөө нэг хин нэнээс одоо шалтгаалаагүй те ерөөсөө өвчнөд ч өөрөө хилж ирэхгүй хийсч ирдэг те тэгэл яг ингээл тэр бүхэнд бол би бол ерөөсөө ингэж нөгөө нэг эдгэнэ гэд би ингэж хүлээж хар суугаагүйгээр би ингээд орноосоо босоод ингээд те ингээл 10 м чултгоноо ингээл гуур сам ямаа ингээд чирээл ингээд алхаал ингээд яг ингээд тэр тохойд ингээд өөртөөгөө тэмцээл ингээд миний хөлс ингээд шархарсан ингээд явж байхдаа би ерөөсөө яг ингээд өөртөөгөө тэмцээл ингээд би одоо тэ идэхийг ингээд хүлээхгүйгээр өөрийгөө би эдгэн ингээд яг ингээд өөрийнхөө эд эсийг ингээд ажилуулж ингээд эдгэн ингээд би өөртөө маш их хүч өгөөл ингээд яг ингээд явж байхдаа би ингээд уучраа болохгүй ингээд унж босоод ингээл яг явж байхад ариун жаргалагч миний яг амьдрал ингээд гарч ирсэн байхгүй ингээд фэйсбүүкээс анхаа ингээд хараад тэгэл би тэгэн готлаагаа ваа хүүх гэл ингээд тэгэхэд нөгөө нэг багшийн нөгөө яг ингээд хэдэн сарын дараа илүү багшийн гоё нэвтрүүлэгт орсон багш нөгөө түүхийг ингээд сонсоод би бүр ингээд амар ингээд урам аваад яа хүн нэрэл өөрийгөө яг ингэж те ялан дийлж ингэж тэр хэцүү зүйлээс ингэж те ингэж босч ирж ингэж чаддсан байна гэх надад бүр амар том урам зориг өгөөд тэгээд би тэгэн готлаа би энийг юусаа ганцаараа мэдрэхгүйгээр те маш олон хүмүүст би энийг ингэж мэдрүүлнэ гэл ингээл яг ингээл бодсон ч миний бодол багшийн бодол бит хоёрын бодол ингээ яг ингээд нэг цэг дээр ингээд яг тэг огтлцсон. Тэгэл би ерөөсөө яг ингээл зориг шуулуудаал ингээ шууд багшийг ингээл би бүр ингээл яг ингээл багшийг өдөр шөнөгүй бүрөөддөг гэсэн. Тэгэл ингээл тий аахаа өдөр шөнөгүй бүрөөдлөд би энэ хараал яа өөрийгөө талан даралд би яста удахгүй яг юм бол ингээл тэгэл ерөөсөө багш бол надад бол ерөөсөө ингээл өнөөдөр би энд ингээл мөрөглөө билүүцээ би ингээд зогсож байгаа байхгүй юу? Хэрэг тий би тэр олон хагалгаанд ороогүй байсан бол магадгүй шүү дээ тий ороогүй байсан бол би зүгээр ингээл баясараа сайхан ингээл тий шал өөр амьдралаар ингээл тий сайхан ингээл гурил мөрлөө сайхан идээл ингээл гоё болохосоо ингээл бодхоос өөр тий алхан байхгүй тий уучраач болохгүй ингээл явж байгаа тэгэл багш бол та яаж тэр үед миний фэйсбүүк дээр гарч ирсэн юм бэ багшаа. Аха. Тэгэл ерөөсөө би ингээл бүгднгээс нь маш гоё энерги аваад эндээс ингээл буцахтаа нэрэл үнэхээр гоё хүчтэй болцсон нэрээ би нэр урдынхаасаа нэрээ шал өөр төвшөө болцсон шал өөр төвшөнд бас хүрсэн те юмыг бүр шал өөрөөр хардаг болцсон үнэхээр гоё юм өөр одоо нэрээ шинэ хүн болцсон гэ би яг ингээд очихоо би тэнийг өөр амар ингээд итгэлтэй одоо байхгүй тийм тэгэхээр одоо ерөөсө бүх зүйлээ мартаад одоо нөгөө багш бидний нөгөө хэдвэр дугаар 3 дугаар дээр нөгөө 70 дээр явдаг 70 дээр нөгөө бид чинь нөгөө бэлтгэл хийсэн шүү дээ тэр бүр нэрээ би зүгээр ингээл ёо тэр бүр нэрээ амар гоё би нэрээ амьдралдаа нэрээ тэр хизээш нэрээ тэгж миний дотор тэгж уучирч те ингэж
гарч байгаагүй нэр би зөвхөн хүнтэй ингээл бодлоо хуваалцаал ингээл найз нөхдөдөө бодлоо хуваалцаал ингээл тий ах нөртөө ингээл бодлоо хуваалцаал тухайн мөчд ингээл тий ингээл сэтгэл ингээл хөнгөрөөл ингээл гоё байсан ч гэсэн тэгэл хүний амьдрал чинь ингээл маш их зүйл тохиолдсон тий эмэгтэй хүн болгон бас ингээл нөгөө гаднаа ингээл аягүй хүчрхэж гэсэн дотроо маш их зүйлийг тээгээ тэр нь ингээл өөрийг ингээл одоо ингээл тий сэтгэлийн ингээл сэтгэлд нь одоо ингээл нэг хүнд ачаа болоод тий тэрийг ингээл нуугаал гаднаа ингээл аягүй гоё хүчтэй байгаа ч тэр нь одоо дараагийн одоо зорилго дээр төвлөрөхөд тий дараагийн гоё ингээл том зүйлийг хийхэд тэр нь одоо ингээл тэндийн одоо ингээл уяага одоо уягдаал нэг гинжлэгдчихэл ингээл тэндээсээ явчихдаггүй ч юм уу тий шин зүйлд ингээд хүчээ сорждахгүй ингээл өнгөрсөн зүйлээ бодоол ингээл нэг юм яадаг чи тий нэг тийм ойлгомжгүй бид дотор ингээл байгаад байдаг шүү дээ хүний дотор тийм гол ингээл багш хүн хамсгалаа аваад ингээл гаргаараа гэл тэгэхэд зүгээр ингээл тэр далайн чимээ би тэр нөгөө сэтгэлээ илэрхийлж чадаагүй л дээ гадаа амар халуун будаг мудаг ингээл урсан тэгэл би ингээл амар гоё би бүр яг энийг бүр яриа гэж бодож байсан маань нөгөө нэг маш их тийм гомдол хүмүүсийн хэлжсэн үгэнд одоо тий өөртөө ингээл урам хугарч байсан за өөртөө итгэлгүй болж байсан тэр үе за тэгэл өнгөрсөн бүх хүнд үеуд ингээл энэ хүн чинь ингээл би тэр энийг тэгэр туулж байсан тэр амар хэцүү байсан ингээл бодоод идэм билээ тэр чинь ингээл бодоод тэр бодол нь ерөөсөө ингээл дотор нь ингээ байгаад идэг тэрээс чөлөөлж ингэж гаргаж гарангуутлаа өөр гоё эмийг ингэж оруулж ингэж чадахгүй ингээл хүн ингээл тэр бул гарч чулуу олцсон тэрийг ингэж чөлөөлж чадахгүй гэтэл яг тэр яг тэр цаг мөч бүр ингээд миний амьдрал бүр ингээд амар гоё миний зүгээр хэцүү байсан бүх ингээд бүгднгийн нэгэл тэр далаа чинь ингээд нөгөө нэг усаа ингээд татчаа гээл ингээд тий муу юмнуудыг ингээл буцаж ингээл авчаал за ахаад одоо чи муу юм одоо гэл яг ингээл нэг тэр имийг ингээл төсөөлөл ингээд тэгсэн чинь бааш ингээл тий гүнзгий амьсгаа аваад гараараа хоёр дахь гүнзгий амьсгаа дээр би зүгээр ингээд асгарсан байхгүй юу бүр ингээд яана нөгөө камер урдаас ингээд яна нүдэс гарчих гэдэг бүр ингээл тий тэгээд тэгсэн чинь ингээл бүр ингээл яг нэг тэр далайн чимээ гэл яг ингээд тэр нэг чимээ ингээд давлгаалал ингээд шуугж байгаа тэр мөчд би ингээд тэр бодол ингээд надаас ингээд гараарай тэгэл гарчлаа за дараагийн тэр ингээд хэцүү зүйл ингээд надаас гараарай одоо би ингээд шин төвшөө босон байгаа шүү ингээд бүх бодлууд ингээд бүх ингээд те муухай дурсамж ингээд аягүй хэцүү байсан зүйлүүд ингээд бүгд ингээд надаас гараад ингээд би бүр ингээд үнэхээр сэтгэл санаа ингээд чөлөөлөгдөд ингээд амар гоё болсон тэр бол миний хувьд маш тийм гоё тийм хизээч ингээл амьдралдаа ингээл тий өөрөөсөө чөлөөлөе гээл сэтгэлээ угуудлыг гээл гаргаж чадж байгаагүй нэг тийм гоё. Тэгвэл чи муу хэцүү зүйлүүдээ бид нар ингээл зүгээр гээ бид нар зүгээр л нөгөө нэг амьдралынхаа турш дандаа ингээл яг нийгмийн жишээгт харуулад гэр бүлийнхаа хайртай хүмүүсийнхаа жишээгт гэдэг юм уу. Ер нь бол яг л ингээд бид нар ингээд нэг дэлхийн нэг бөмбөрцгийн жишээгт харуулаад амьдраад байгаа шүү дээ. Тэнгүүт хүн яг өөрөөрөө аж аргалтай байх тийм зүйл бидний хинтэн ч байдаг байхгүй. Угаасаа бид нар амждаггүй ингээл хүүхднаас ингээл ахлах сурвал оюутан болоод ажил мэржил тэгэл нөхөртэй болоод хүүхдтэй болоод тэгэл нэг мэдхэд эмэгтэй хүний ингээл юу гэдэг 30 40 50 хүрэл тэгэл яах юм. Нэг нь тэгэл за би одоо хөшөрчлөө гэл хүн ингээл өөрийгөө тэр чигээрээ тэр чин бүр ингээ бид нар ер нь яах гэж төрсөн. Бид нар зөвхөн ээж болох гэж бид нар зөвхөн хүүхэд төрүүлэх гэж эсвэл одоо бид нар зүгээр нэг гэрээ эзэгтэй байх гэж эсвэл бид нар нэг амар мундаг зүгээр нэг мундаг лидер ч гэдэг юм уу зүгээр нэг мөнгөтэй хүн байх гэж төрөөгүй шүү дээ. Бид нар хамгийн гол нь энэ амьдралд ирсэн утга учир гэдэг чинь хүн өөрөөрөө тайван амар амгалан байх ёстой. Хүний амьдралын хамгийн одоо утга учиртай зүйл чинь өөрөө ганцаараа гоё байх биш. Тэр мэдээж ингээд төвшин заяа гэдэг хүн энэ дэлхий дээр төрсэн байна гэдэг чинь чи ямар нэгэн өөрийг даалгавартай хүн байгаа хгүй юу? Ягаад ч хамт тэр олон өвчин зовлон тохоогоод чи яаж тэр олон 7 8 хүнд хагалгааг өхлийн зааг дээр ирээд чи одоо ингээд тэ энд ингээд бид нартаа сууж ийн. Тэгэхээр чи тэр чинь бүх зүйл утга учиртай. Тэгэхээр чи яг л тийм хүмүүст чи итгэл найдвар өгөхгүйж тэр ингээд гаццсан байгаа хүмүүст чи ингэж өөрийгөө чи ингээ олж нээхтэн тусалж гэрэл гээгээ өгөх гэж ирсэн төвшин заяа ахгүй юу? Бүр ингээ яг нэг юм үгээр төсөөлөхээр тэр үг ингээд баг ингээ жулдах гээд байгаа байхгүй юу?
Үнэхээр гоё нэрээ тэгээ бүгдэнд нь маш их хайртай шүү. Тэгээд энэ 30 хоногийн хугацаанд ингээд маш их зүйлийг ингээд даван тоосон хагарч бутрахгүй бүгдээрээ ингээд салцдаггүй ингээд зуруудаад ингээд энэ бүхний ард гарсан нь бол энэ бол өөрөөс үнэхээр одоо юм бахархууштай бид нар бол тийм хүчтэй хүмүүс ахгүй юу тийм хүчтэй юм билээ. Тэгээд сэтгэлийн хувьд ч гэсэн би юм байх бодийн хувьд ч гэсэн тийм үнэхээр одоо юм сэтгэлийн хаттай төсвөрөөр төвчээртэй ийм мундаг эмэгтэйчүүд одоо бид нар одоо ийм мундаг эмэгтэйчүүд юм чи одоо бүгдээрээ тэгэл арга ирийг нийгмийг одоо тэгэл мундаг авч явахаас одоо өөр яах вэ тэгэл ийм гайхалтай эмэгтэйчүүд бүгдэнд нь амар хайрт одоо тэгэл бүгдийнх нь төрхийн нүдний харцыг одоо бүгдийг санах байхдаа инээмсэглэлийн ингээл өглөө болгон хилдэг үг одоо тэгэл гендер хүртэл ингээл хилдэг үг үйлдэл одоо тэгэл тэр тасалж байгаа тэр араас нарч одоо хайрыгаа сананда одоо үүрийгээ хайраа гэж шүн одоо гэртээ очиж хайраа гэж шүн тэгээд үүрийг хайж байгаад үүрээ гэж игээд одоо мэдээж одоо бүх охтууд маань багшийн талаар ярьсан. Гэхдээ бас угаасаа ярихгүй өнгөрч болохгүй хамгийн одоо чухал хүн маань манай багш буюу одоо Арика маань байна. Миний хувьд л одоо бит хоёр ингээд тэртээ тэргүүд дэлгэцээр манай нүрам судлалынхан бүгд үзээд харж л байгаа. Тийм учраас одоо нууцад дэлгэе яг. Тэр нүрам ангаахын шинжлэх ухааны үндэсний сургуулийн нүрам судлалын сургуулийг нэг ангид хамт сурч төгссөн оюутан цагийн найзууд байгаа. За тэгээ бусад одоо 6 охтууд маань бол яг ингээд онлайн ангиас шигшигдэж үр дүнгээрээ шалгарч энд ирсэн бол одоо 2 охины хувьд бол танхимын ангиас би чинь гэхдээ бас үр дүнгуудээч бишээ. Онлайн анги гэснээс хойш бүх саруудад ингээд ороод ямар ч байсан ариг байгаас ингээд зуралдаал яваал гэсэн танхимын дээр хөвчлэрсэн тий. Ингээд явж агаад тэгээ бүр ингээд маш одоо надад миний амьдралд олгосон ийм гайхалтай том боломжийг олгоод Арика намайг 98 охины дунд сонгож энд ийм том бэлэг өгсөн байгаа. Тэгээ энд бол бүр ингээд өдөр болгон талархаад баярлаад ингээд дотроо бүр ингээд талархж байгаа ч гэсэн би нөгөө илэрхийлэмж амар муутай хүн болох тэрийг хэл гаргаж тэр болгон чадахгүй. Тэгээ бас жоохон буруу дотоо ойлгогдох юм уу тиймэрхүү юмнууд гаргаж байгаа хаа. Чамаг уусаа оюутан байхаас л мэдэн шүү дээ. Тийм учраас би чамайг сонгосон шүү дээ. Би бол одоо яг бүр энд ингээд ирээд ингээд контентд ороод ингээд сууж явах бүр октоосоо биш байхгүй юу. Тэнгүү талбаар намайг бүр ингээд задлах гад гаргаж ирэх гээд ингээд сонгосон. Тэгээд одоо тэрний үр дүн одоо би өөрөө хүртэл олж харж байна. Би одоо миний дотор яг ямар хүн нуугдаж байсан юм бэ гэдгийг хүртэл өөрөө олж хараад гайхшраад. Ер нь бол баг би нөгөөс ингээ явах болсон гэдгийг мэдсэн хамгийн сүүлийн хүн баха тий. Нилээн сүүлд мэдсэн. Би зүгээр дотроо хадгалчаад байгаа гэсэн аахгүй юу. Тэгээд бүр ингээл итгэж өгөхгүй итгэж ядаал тэгээ ер нь өөрийгөө баг энд ирээд ингээд сууж ийн гэдэгтэй ч итгэлгүй байсан байхгүй юу. Айдас надад төрж ирсэн. Бас яг ингээл би бодохдоо болохоор ингээл амар лаглаг гой биетэй юм тийм охтууд явах байхдаа би одоо дунд нь ингээл нэг тэ одоо нөгөө контентийнхоо юу ингээл готаагаал би чинь ядж хахад өөрөө ингээд нөгөө нэг юм харин тэгэж анх тэгэж бодож исэн байхгүй юу. Тэгэж бодоол явна гэдэгтэй ч итгэлгүй байсан. Тэнгүүт нөгөө бас гэр бүлийнхэн маань одоо нөхөр маань хүртэл ингээд амар гоё дэмжээд тий чаднаа за ингээд яваад ирээ. Яг нөгөө хамгийн гол зүйл нь Арика гэдэг хүнд итгэж байгаа байхгүй. Тэр хүн чинь ингээд аль хэзээний өөрийгөө ингээд бий болгосон хүмүүс хүлээн зөвшөөрөгдсөн учраас энэ хүнийг чинь бас дагж байгаа штэ. Дагаад юу хийж байгааг нь харж байгаа. Зөндөө ингээд удаан хугацааны туршид хийж байгаа юм харсан ингээд үнэлсэн байгаа учраас Арикад итгээд гол нь болж байгаа хгүй юу. За энэ хүн бол энийг маань ямар ч байсан нэг ингэж авч яваад ямар ч байсан нэг тодорхой хэмжээнд өөрчлөлт үзүүлээд аваад ирэх байхаа гэдэгт нь бүрэн 100% итгээд ингэ явуулж байгаа хгүй юу. Тэгээ би энд ирээд өөрөө бас ирээл анхны өдөр бас октодтой хэлжсэн шүү дээ. Би ингээд ийм татгшоо өөрийгөө бүр илэрхийлж чаддгүй юм тиймгээд тэнгуут яг ингээд хэвээр нөгөө 2 дахь өдрөөс гэдэг шиг бүр ингээд нэг тийм хинээс одоо хүнчингээ нэг хамгийн ойр дотны хайртай гэр бүл дотроо ч юм ингээл ямар ч бие барих юмгүй ингэж худлаа юм тийм байхгүй ингээл шууд өөрийгөө ил гаргаал ингээл хамаг муухай сайхан хаашаа гаргаал ингэж ирдэг. Яг тийм нөхцөл байдал бүр ингээ бүрдсэн. Би бүр ингээл хинээс ч юунаас ч ингэж бие барихгүй ингээл бүр
Энд очиод маазраал, тэнд очиод нэгийг ингээл шоколад одоо бүр ингээм хамгийн сахилахгүй гэж бараг намаа ингэж хэлжсэн шүү дээ. Тэгээд эхний 7 хоногт л бас өөрийгөө жоохон гайхсан л та юу вэ ч одоо миний дотор ийм настай хүүхэд байсан бэ? Юу юм байсан бэ гэд. Тэгээд яг нөгөө одоо ингээ бодох нөгөө төвшөөкийн саяны ярьсан тэр далайн дээр хийсэн өглөөний бясалгал тэн дээр бас би бүр яг бас ингээд амар хуйлсан байхгүй юу асах зутаа гуйлаад. Гэхдээ яг миний хувьд бол ямар нэгэн юм бодол юусоо орж ирээгүй сайн муу сайхан муухай бодол юусоо орж ирээгүй ингээд тархин дотор юу ч байхгүй хоосон юм шиг хэрнээ ингээд бүр ингээд нэг биеэр ингээд бүр ингээд толгойн орооноос хөлийн уул хүртэл ингээд юм мэдрэмж тий яг тэр далайн үнэр дуу чимээ ингээд тэр дээрээс шарж байгаа нар яг сууж байгааг нь хөрсгөл бүх яг тухайн яг орчноо мэдрэл яг тэндээ оршоол тэр одоо хэсэг хугацаанд ч гэсэн бодлоосоо ангижирч тэгэл зүгээр дотор бас ингээд өөрөө ирэхгүй ингээд уйлмаар байна уу яамаар байна би тэр бүгд ингээд сул тавиад гаргая л гэсэн тийм мэдрэмж төрсөн. Тэгээ одоо ер нь амьдралын ингээд нэг сарыг ингээд бүгдээрээ ингээд уйлахтаа уйлж инээхтэй инээж ингээд хамтдаа өнгөрүүлсэн юм чинь цаашийн одоо үлдсэн амьдралтаа бол ингээд амьдралын найзууд байх нь мэдээж одоо миний гэлтгүй ер нь бүгднгийнх нь амьдралд ингээд мартагдчихгүй эн чинь бүр ингээд маш том орон зайг эзэлсэнд дурсамж болчихж байгаа шүү дээ. Тэнгүүт бид нэр зүгээр нэг дасгал хийгээд энд ингээл фитнес хийгээл байгаад байгаагүй эсвэл зүгээр нэг ингээд аялал энд тэнд очиод ингээл идэж угаалч юм уу ингээл зураг хөргөө авахуулаад ингээл жилрээл гоё яваад байгаагүй аль алийн тэмцвэртэй ингээд хослуулаад ёстой нөгөө гүнэгийн хэлдгэр ямар ч супер хэрэгтэй юм. Одоо бид нэг дагуулж явж чадхааргүй гайхалтай гоё виланууд, гоё арлууд, гоё аяллууд тий адал явдал тэр болгоныг ингээд ганцхан жижигхэн бор юмхтэй биднээс бүтээж өглөө. Та нар одоо намайг бор л гэдэг хаа би Монголд очиж цагаарчна. Бид 8 бол үнэхээр аттай байлаа. Бас аттайгаасаа гадна бас хөдөлмөрлсөн бид нар бас тийм энд ирсэн. Бид 8 энд ирчлээ. Юмнээс гадна цаана зөндөө олон ээжүүд, охтууд, бүсгүйчүүд байгаа ямар гоё юм бэ? Би энд байх юмсан, би байсан бол гэж айгүй олон дугаарууд дээр ботсон байх. Мөрөөдсөн байх, одоо мөрөөдөж байгаа байх. Тийм. Тэгэхээр энэ бүх зүйл, энэ гоё шагналыг та бүхэн бүгдээрээ хүртэх эрхтэй алюшэний болцсон. Тэр зүйлийг магадгүй зөвхөн Ариука багш манд биш, зөвхөн энд биш. Та бүхэн одоо өөр ямар нэгэн зүйлээр та бүхний шагнал хүлээж байгаа. Тэгэхээр өшөө цаашаа гоё тэмүүлэлтэй, урам зоригтой, өөрийгөө мотивацлаад, мотивац авах хүнээсээ аваад ингээд гоё өшөө илүү цаашаа өөрийгөө тэмүүлэлтэйгээр амьдраасай гэж хүсэж байна. Тэгээд та бүхэн бол эмгтэй хүн гэдэг бол нөгөө багшийн хэлдгээртэй бүтээгч. Тийм учраас бүгдээрээ гоё амьдралыг цааш нь гоё бүтээж, түгээж, гэрэлтүүлж гэгээтэй байлгацгаая. Та бүхэнд бүгдэнд нь хүч байгаа шүү гэж хэлмээр байна. Манай охтууд бүгдээрээ ингээд нөхөртэй, гэр бүлтэй тэгээд одоо ингээд удаан хугацаанд ингээд гэр бүлээ зохиогоод амьдарсан тийм хүмүүс байгаа. Миний хувьд болохоор ер нь бол хүүхэдгүй ганц бие тийм болохоор амьдралыг харах үнцөг энтер ч юм уу те амьдралын хэм маяг харах үнцөг үзэл бодол энтер дээр бол ер нь бол нэлээд өөр байгаа. Гэхдээ тийм өөр байгаа ч гэсэндээ тэрийг нэг би нэг хийл байлахгүй гэд яг бүгдээрээ л би анх эрэхтэй багшаас яг ингээд ишээ ирнэ гэдгээ мэдчихэд амар гоё ихчдүү нартай болно гэж бодсон. Би айлын том ганц охин. Тэгээ доороо 3 эрэхтэй дүүтэй. Ер нь бол ингээд эмхтэй ийм ихчтэй дүүтэй болохыг амар хүсдэг байсан. Тэгээд ер нь тэгж бодоод ирсэн. Тэгээд энд ирэхээс илүүтэйгээр багш ингээл би сонгогдно гэж бас ингээл угаасаа ерөөсөө бодоггүй, төсөөлөөчгүй. Хамгийн гол нь багшийн тэр нөгөө нэг дасгал багш гарч ирээл үнэхээр амар гоё биетэй эмэгтэй хүн ийм гоё биетэй байх боломжтой байна. Дээрээс Монгол эмэгтэй хүн гэж би бодоод багшийг ингээд харж исэн. Тэгэл багшийн онлайн ангид нь бүртгүүлээл тэр үед ч гэсэндээ амар тавгалзсан. Ер нь ингээд би болцсон гэсэн одоо өөртөө өөрчлөлт хийхгүй бол ингээд болохоо байсан.
одоо чи эндээс цаашаа чи ингээд доошоо уруудын шүү гэсэн яг миний тийм цэг байсан. Тэгэл яг бүртгүүлэл ороод багшийн онлайн хичээлийн эхний бичлэгээ үзэл эхний ингээл багшийн нэг групп дээр бичдэг постууд байна шүү дээ. Тэднийг уншаал бичлэгээ үзэл бүр ингээд амар гоё санагдал бүр шууд ингээл хоолоо байраал дэлгүүр гараал ингээл өөрөө өстө даахгүй байсан ч гэсэндээ хамгийн өмнөдөө би тэгж хүмүүсээ тэгж цуглуулдгүү тэгж хоол идэггүй бүх юм хайрж байраал өстө ногоомоо янзалж хийгээл мах захаа хүртэл ингээл янзлал бүр ингээд амар их манай дүүм бүр ингээд гайхацсан. Тэгэл нөгөөдхөө зургийг аваад ээж аамаар явуулаад зүг үнэн бахархалтай. Мах ногооны зураг. Тэгээд ингээд тийм юм хийж байгааг ч аав ээж маань мэдхгүй харж байгаагүй. Тэгэл яг хоол хийдгүү үнчээс амар хоол хийгээл өөртөө зориулаад ганцхан өөртөө ганцаа хоол хийгээл ер нь гадуур ингээл идчихдэг ингээл болгочдөг тийм бисэн. Тэгэл тэгсэн чи өөртөө хоол хийж идэл жим дээрээ орсноо ингээд ичиж санаа зовхгүй шууд башийн бичлэгийг тавьчаал тэнд ингээд яг ингээд багш бит хоёр хойлохнаа юм шиг яг заалаа тгийж мэдрэлж хөвчөө зүтсэн ингээд тасгалаа хийгээл зарим төхөөрөмж дээр хүртэл ингээд нөө яаж ажиллуулах бид нар мэдэхгүй шүү дээ. Тэрийгэ хүртэл ингээд багш нэг хүртэл зааж өгдөө шүү дээ. Бүр энийг аваад ийш нээд ингээд тэрийг хүртэл ингээд амар ингээд хийж чачаадаас амар ингээд урамшаал. Тэгээд ингээд тасгалдаа яваад эхлээд илт амар хөөрчлөлтүүд гараад 1 сарын хугацаанд бүр ингээд амар том өөрчлөлт гарсан. Миний хувьд бүр амар том амжилт байсан ахгүй. Тэгээ дээрээс нь багшаас авсан амар том бэлэг байсан. Тэгсэн чинь ингээд эрхүү гэд намайг бичсэн чи би бүр ингээд шоконд ороод ингээд за яах вэ юу вэ би чадах байлгүй би ер нь ингээд яах вэ гэл тэгснэ амар хайцтайсан. Жохон ингээд би тэнд очиод ингээ уурын амьсгал идэх юм уу тий би чинь бас ингээл яг үнэн шиг ганцаараа ингээд байдаг хүн тэгээд ингээд олон хүнтэй байж чадах болоо гэл амар хэтэртэл дээр нөгөө найзуудаасаа та хэдэ тэлжсэн асуусан миний болохгүй заа энэ тэрэ юу байна гэд асууж байсан гэд тэгээд тэгж жохон нэлийн догтлолтой ирсэн тэгээд ирээд сүлдээ юу ярьчихсан ойлгохгүй. Миний нэрнгэстэй гацсан маа өнөөдөр яг нөө надаа яг амсгийх нэг суугаад амсгийх надаа нэг ч цаг байгаагүй болохоор бүр яг ингээд яг тарих маань унтраад байгаа 2 цаг болж байгаа болохоор бүгдээрээ яг яачгүй манай гүнээ минь тавтай нойрсоо аргагүй угаасаа хэдүүлээ чинь бол сүүлийн 7 хоног маш их ачаалтай байсан. Тэгээд хэдүүлээ чинь ер нь бол нойрын хасаал яваад байгаа шүү дээ. Тэгээд тижээч хэдүүлээ энэ бүхнийг амжуулж байгаа. Тэгээд охтойтой маань хувьд угаасаа аргагүй сүүлийн 7 хоног нэлээд чанга байсан. Бид нар 3 арлаарч явсан. Дандаа нойр дутуу. Тэгэл хүнд цүнхээ үрээл тэ хоолтой хоолгүй тэгэл тохирох хоол унд олохгүй гэл айгүй хэцүү ятарсан. Тэгээ манай охтод ямар ч юм тэгээд бүгдээрээ хүрээдэрлээ. Одоо тархин ажиллагаагүй болж байгааг угаасаа бид нар бүгдээрээ ойлгож байгаа. Тэгээ угаасаа хэдүүлээ нэг мэд хийж байгаа. Одоо манай мөн яриад тэгээ хэдүүлээ одоо 2 болж гин. Тэгээд хэдүүлээ унтаж амарцгаагаад маргааш чи хэдүүлээ чи одоо хаалтынхаа үйл ажиллагаатай шүү дээ. Тэгэл сүүлийн дугаар минь дуусхан дээ. Миний хувьд болохоор яг нэг өмнөөс хэлжсэн шүү дээ. Энд ирээд яг яах гээд байгаагаа сайн ойлгоогүй ирсэн. Ер нь юу ч болох гээд байгаа тий. Хамгийн гол зорилго нь ингээл нэг багштай хань олоод ингээл багштайгаа ингээл нэг гоё байна даа л гэсэн ер нь бол гол зорилготой ирсэн. Тэгэл эрэх төхөөл ирсэн чинь контент болоод тэгэл нэг юм болоод за одоо ингээл багштай хэлцээ одоо өнгөрсөн. Ямар ч явна гэл. Тэгэл ямар ч ирсэн. Тэгээд нүг яг хамгийн их анзаарсан юм нь болохоор одоо ингээл багш биднэрт ингээл шинэ газар тий шинэ вилла ингээл үзүүлж байгаа шүү дээ. Тэр сэтгэл нь бүр ингээл нэвт автуулдаг заа юм. Одоо бид нар гэр бүлтэй болчихно. Нэг бол гэр бүлгүйсэн ч аав ээжтэй ингээл гоё хоол идсэн ч гэсэндээ тий энийг өстой тэрнтэй идүүлчихгийнсэн гоё юм үзсэн ч бүр ингээ угт байдаг тий ингээл зэстэ нөхөртөөгөө л хамтдаа энийг үзхийнсэн би та ганцаараа үзсэндээ гэл ингээ харамсаад идэг шиг багшаас яг тийм юу
шинэ газар болгонд очиход шинэ ингээл юм болгоныг үзэхэд багшаас тэр мэдрэгддэг байхгүй ингээл бидний өмнөөс ингээл баярлал бид нарыг үзсэнд би яг тийх байхгүй би нөхөртөө ингээл амар гоё юм үзүүлмээр байгаа тэрийг манай нөхөр үзчихвэл би бүр яг тэгж сэтгэл ханах байхгүй яг тэр ингээл багшаас ингээл харагдаг би бүр эхлээд очисон газараас илүү ингээ багшийн сэтгэл хөдлөлийг хараад бүр ингээ хайлчдаг яаж энэ хүнээс ийм юм гардаг юм болоо нэрэгэл тэгэл яг уусаа яг хамт байх тусам яг багшийн тэрийг уулам ойлгож байгаа ингээл нэг бусдын аз жаргалын төлөө ингээд яг ингээд өөрийгөө явуулаад байгаа нь бүр ингээ амар харагдаж байгаа байхгүй юу. Тэгэл тэр болгон дээр би чинь нэг угаасаа амар уйланхаа уйлчаар ингээд 3 4 хоног бүлцээчдэг болохоор тэгэл тэр болгон дээр тий за ингээ уйлж болохгүй шүү гэл өөр юм бодоод тэгэж явж исэн. Тэр болгон дээр бүр багштай бүр амар их баярлж исэн. Яаж тийм их сэтгэл нэрэн хүнээс угаасаа л тэрийг мэдэн. Гэхдээ л бүр ингээл яг хажууд нь 30 хоног ингээл хамт байгаа л ямар гоё ингээл том сэтгэл зүрх вэ гэл угаасаа л би багшийн том зүрхтэй гайхдаг. Техникаарч гайхдаг. Тэгэл тэр болгонд амар их баярлдаг. Үнэхээр хизээч бүр мартагдчихгүй амар гоё тийм томоос том бүр халуун дулаан маш гоё дурсамжийг амьдралд минь үлдээж чадсан. Тэгээд нэг хамгийн гоё байсан мөчүүд гэдэг шүү. Тэрэн дээр нэг гилийн харал дээр манай тогтхой гүн байгаагүй. Би тэд нэг орой нэг дугуй унсан шүү дээ. Яг дугуй түрээслэе гэл. Тэгэл дугуй унаад явж байхад ингээл хэдүүлээ. Тэр үе бүр үнэхээр мартагдчихгүй амар гоё. Яг хүүхэд болсон юм шиг. Яг хүүхэд насн тийм. Би угаасаа л хүүхэд ахаас амар сахилахгүй. Амар сахилахгүй ингээл юм руу үссэн өстө нэрэ оролдож үзээгүй юм байхгүй. Одоо худлаар бол нэрэ чадахгүй юм байхгүй. Чаддаг юм, сайн чаддаг юм байхгүй гэдэг шиг тийм. Бүх юмыг оролдож үздэг. Амар тийм сахилахгүй хүүхэд байсан амар гинэ. Тэгэл яг тэр үед дугуй унаал бүгдээрээ октоодыг ингээл урд нь гарчаад би байн эргэж хараал ингээл амар хөөхөн манайд ингээл хойно дугуй унсан бүгдээрээ ингээл дугуйн дээр босоо дөрөв дугуй дууссан тийм бүр өнгөрөөл яваадсан бүр ингээл энэ хэдийг хараад амар гой сандал яг нэг хүүхэд насандаа буцаад очсон юм шиг багшиг харахад үргэлжлээ амар баяртай ингээл дугуйгаа унцсан тест нэг ботг тэгэл тэр мөчүүд бүр нэр үнэхээр хизээч мартагдахгүй хаа бүр яг бүр ингээл хэдүүлэнд чигөөсөө дахиж яг ийм хүч ирэхгүй бид нар сайн найзуудтайгаач бид нар ингэж хамтдаа 30 хоног байгаад тэгэнгүүтээ яг ингээд бидний хийж исэн зүйлүүд бидний мэдэрч байгаа мэдрэмжийг бол хэдүүлэн мэдрэхгүй шүү дээ. Яг тэгвэл найзтайгаа ягаад дайл хэдийн гэр бүлтэйгээ болцсон юм шиг арай өөр мэдрэмжүүд байдаг шүү дээ. Тэгээ энэ бүхний эцтэйгээд октоодаа бүгдэнд нь маш их хайртай бүгднгийнх нь би нүг зовлонгоос ад жаргалыг харж чаддаг шиг та хэдийн бүх зангуудаас хамаг гоё сайн сайхан чанарыг олж хараад тэрнгээрээ өөрийнхоороо гоё хайрладаг шүү. Бүгдэнд нь маш их хайртай. Багштаас маш их хайртай. Энд өнгөрүүлсэн цаг хугацааг бүр юугаарч үнэлэшгүй хамгийн нандин хамгийн гоё дурсамж 4 өдрүүд минь өнгөрч байгаа шүү. Бид нар ч гэсэн мөнөдөө хайртай шүү. Үлж болохгүй гинэ. Тэгэж маргааш зурагтай бүрцээ чинь гэж. Манай мөнөө ч уйлахаараа. Зогсохгүй уйлчаад идэг. За манайхаа одоо 2:30 болж гин. Одоо бити уйлаараа хэдүүлэнд тавьд маргааш хэдүүлээ угаатаа уйлан да. За 27-д хэдүүлээ та идэг онгоцны бодол дээр гаргаж өгөө байх уу бодож гин. Гэхдээ зураг дуусвал яах вэ? Багшаа дээр асгартлаа уйлээ. Юу гэсэн юм би хармаар шүү. За муухад. За манайхаа тэгээд хэдүүлээ. Одоо унтаж амарцгаая. Ямар ч гэсэн хэдүүлээ ч юм болоо яг за ихийн хэсэгтээ бол зүгээр нэг хэдүүлээ нэг танилцаж л те. За намайг тэр гэдэг энэ гэдэг гэж нэг танилцаж хэдүүлээ нэг хэдэн минут суусан.
Тэгээд тэрнээс хойш ер нь бол биднэрт ер нь ярилцах юм. За дунд нь яалцчгүй биднэрт ингээд аль алинд нь ингээд хэцүү ингээд бид нар чинь ингээд нэг баг болох гэж зөндөө олон зүйлийг туулж исэн учраас дунд нь бас ярилцсан. Тэгэхэд бол бас яг чин сэтгэлийн ч гэдэг юм уу яг гэвэл тэр чинь замынхаа талд ороогүй байсан учраас бас юу юугүй хамаагүй дүгнэлтээ яриад байж болохгүй шүү дээ тий. Тэгээд хэдүүлээ чинь бас яг яагаагүй байсан, яриаггүйсэн. Тэгээ одоо бол яг ингээд хэдүүлээ чи одоо аль үжийн даваад гарцгаасан тайд маань бол яг амьдралынхаа бүр насан туршийн яг ийм гоё үнэнгээрээ байдаг тайд найзсайгаа олж авч байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр бол бид нар Бали арлаас маш олон зүйлийг бид нар авцгаалаа. Тэгээд амьдрал гэдэг чинь хамгийн гоё нь энэ шүү дээ тий. За тэгээд манайхаа сайхан амарцгаагаараа хэдүүлээ тэгээд одоо охтууд маань маргааш бид нар одоо хаалтынхаа үйл ажиллагааг хийгээд тэгэл одоо онгоцны бодол дээр үдэндээ тэгээд хэдүүлээ маргааш уулзцгаая. Өнөөдөр маш их ачаалтай байлаа. Манай охтууд тэгээд маргааш өглөө зураг авдаггүй, тасгалгүй. Сайн унтаж аав. За манайхаа тэгээд сайхан марцгаагаараа бид хэд одоо унтлаа. Одоо 3 цаг боллоо. За маргааш уулзъя манайхаа. Bye bye. За бид нар өнөөдөр одоо Бали дахь охтуудын маань сүүлчийн өдөр одоо цагт болж байна. 3 өнгөрч байна. Арай охтууд маань 11-ээс нислэгтэй. Бид нар нэг одоо хэдхэн цагийн дараа онгоцны бодол явлаа. Тэрнээс өмнө Бали дахь сүүлийн охтуудтайгаа хамгийн сүүлийн загвар за энэ Бали дахь шүү заяа. Бали дахь сүүлийн оройн зогоо барьж байна. За тэгээ охтуудын маань хувьд бол 30 хоног үнэхээр их дурсамжтай, үнэхээр их бас хэцүү цаг, бас дээрээс нь гайхалтай цаг хугацааг өнгөрөөсөн 30 хоног байлаа. За одоо ингээд тайдгээ хэдхэн цагийн дараа явна гэхээр айгуу сонир сэтгэл хоосроод ерөн сүүлийн доо нэг жоохон гонигтай байгаа. Төсөөллийг минь, мөрөөдлийг минь дээрээс нь энэ зөвхөн ингээд бидний зүйл биш байхгүй юу тий? Бид нар ч ирээдүйдээ эмэгтэйчүүдтэй ингээд гэрэл асаахт нь өөрийгөө хайрлахт нь уриалах гадаага тий? Тэгээд таньжтай зөндөө их хайртай шүү, бүтэнд нь маш их хайртай шүү. Гэтэ ийм гонигнүүдээр хараад уйлчих гадаг шүү. Ер нь нөлмөс дандаа ойрхон болчиход байгаа шүү. 30 хоногоо ерөнхийдөө өөрөө өөрөөсийнхөө челленжийг шагналгүй гэж явсан шүү дээ. Тэгж жагаад эхлээд хэд хонжоогоод тэрийгээ өөрчлөөд за ер нь хамгийн нэг мундаг нэг эмэгтэйгээ шалгаруулад шагнаа гэж хэлсэн те. За тэгээд тухайн үед бол ягаад чи зүг шагнчих юм шиг санагцаахгүй юу? Зүгээр л нэгийг ингээд сугалж гаргаж игээл. За тэгээд ингээд сая бид нар ч хэд хоногийн өмнө химжилт хийсэн тий. Тэгээд тэгэхэд ингээд яг үнийг хэлэхэд яг тэр нь сайн энэ нь муу гэх юу ч алга. Бүгдээрээ бүр үнэхээр яа тэгэхээр би нөө та нартай бүгднтэй хамт байсан учраас ерөөсө хинэн ч дутуу байгаагүй, хинэн ч илүү байгаагүй, бүгдээрээ л өстө өөрснийхөө өстө хүч хөдөлмөр ингээл тий. Эцсийн дуусна. Одоо бүх юмаа ингэж шахаж хичээсэн болохоор миний хувьд болохоор бас ингэж аюу хэцүү байна. Би ингээ өчтөрөөс 2-3 хоног миний толгой өглөө. Дөрөв хүртэл энд замд ярьж байхдаа таксинд ингээл зургийг хараад энд ирээд тайд юм ярьж байхад ингээл зургийг хараад тэгэл ерөөсөө ягаад ч нэгийг шалгаруулах боломжгүй мэн. Тэгээд надад нэг юу вэ? Гормис санал заяа. Тэгээд би тэгээ ингэж бодлоо. Зүгээр хэдүүлээ одоо ингээд нэг охиныгоо өндрөөр шагнажсны оронд би тэгж одоо хэдүүлээ хоорондоо ярьж агаад цаг зав ингээд бүх ингээд бас ингээд ажил амьдралаа зохицуулж агаад та нарын одоо та наймын ингээд дуртай аль нэг улсыг нь сонгоод заяа. За тэрэн дээр нь гэтээ таад өөрснөө хонгоцсныхоо задлаа да. Гэтээ хэдүүлээ ингээд сар мараар явахгүй учраас би бас мөн одоо тэр байрлах, буудал, хоол, хүнстэй сэдвүүсийг нь даагаад тэгэхээр та зөвхөн онгоцныхоо билээ те. Та нар дэлхийн альч улс руу очсон болно. Зүгээр л надад тэрийг хэлчих. За бид 8 яг ийшээ л явмаар юм. Тэнгүүд яг тэгэхээр хэдүүлээ чи эсвэл төгс баг болцсон байхгүй юу? Ягаад гэхээр одоо бол хэдүүлээ
хідүүлгийн сахарын цөлд аваачаад тавьсан ч антрихтэд аваачаад цагаан бавханууд аваачаад тавьсан ч манайхан ч тэсээд ингээд зуугаад байж их ер нь тийм их юутай учраас тэгээ би ерөөсөө яг ингээд та 8-аас ингээд ерөөсөө салахад айгүй хэцүү байгаа. Тэгэхээр одоо чи хэдүүлээ энэ контентоо ингээд цаашаа ер нь ингээд хэдүүлээ анх ярьжсэн шүү дээ. Хэдүүлээ зөвхөн эхлэлийн тавьж байгаа. Хэдүүлээ энийгээ бүр цаашаа бүр том болгоод те ингээд дэлхийн маш олон улс орноор аялдаг олон эмэгтэйчүүдийг хамарсан ирээдүйд тийм одоо хүчтэй, өөртөө итгэлтэй, өөрийгөө хайрладаг, бусдыгаа ингэж дэмждэг дээшин татдаг тийм эмэгтэйчүүдийг хэдүүлээ тийм одоо хүчтэй эмэгтэйчүүдийг үүсгэхийг хүсэж байгаа учраас хэдүүлээ одоо ийм гоё зүйлийг ихлүүлсэн юм чинь тэрийгэ үргэлжлүүлээд явъя гэж шийдлээ. За энэ болохоор миний та 8-д өгж байгаа хамгийн том бэлэг. За юу. Тэгэхээр одоо хэдүүлээ заяа. Дараагийн зогсоол хаашаа вэ? Тэрийгээ тэгээ дараагийн зогсоол хаашаа вэ? Дээрэс нь хизээвэ гэдгээ та 8 ярина гэсэн үг. Та 8 яриад зогсуулчих юм бол тэгэл би өөрийнхөө ажлыг зохицуулж тэгэл 9 үлээ тэгээд Монголд очиод өстө бөөнөрөө гоё үргэлжлүүлээд улам гоё бие гоё олгоод тэгээ одоо ингээд тэгээ хэдүүлээ дараагийнхаа тэр том шагналаа хэдүүлээ бас мэдээж контент болгоод бас эмэгтэйчүүдээ харуулна, хүмүүстэй харуулна, өөрсөндөө бас том турсамж болгож баримт олгож үлдээн. За юу гэж бодож байна? Тэгвэл хараа айгүй хэцүү байна. За би одоо эндээс би за жишээлбэл би одоо мега агч гэдэг юм уу? Биш мега агч гэдэг юм уу? За би эсвэл гүнээч гэдэг юм уу? Тогтооч гэдэг юм уу? Ингээл за нэгийг өндөр шагналчлаа. Тэгэнгүүт тогтоод мэдээж гоё юм. Та ээж ч гэсэн мэдээж тогтоолоо хайртай юм чин, гүнээтэй хайртай юм чин баяр хүргэн. Гэтэл нөө та нарын сэтгэлд бид нар ч гэсэн хичээсэндээ уг нь гээд нөө өөртөө харамсах ч гэдэг юм уу те би ч уг нь хичээсэн энэс илүү хичээхгүй яавдаач гэх юм уу нэг тийм тийм харин яг тэгэхээр би одоо хэрвээ танд одоо би онлайн ангидаа шагналаа өгөхөд холоос би танаж сам мэдэндээ бас л ингээд бүгдийг нь шагначаад байдаг хэцүү завтай тэгээд хамгийн гол нь та хэдтэй бүгдэнтэй 24 цагийн турш 1 сарын турш ялсан учраас хинэн ч муу байгаагүй бүр үнэхээр бүгд ингээд эцсийн одоо хүчээ шавхтал хичээсэн учраас ягаад ч нэгийг шангах боломжгүй юм байна. За одоо миний сэтгэл тайвширлаа. Би явлаа. Одоо далаа тэнгис харсан чи ямар сайхан юм бэ? Тэгвэл айгу сэтгэл айгу наач гоё юм байна. Дахиад бөөндөө уулзаа, дахиад аялна гэдэг нь тийм болно шүү дээ. Ямар ч улс байсан болно гэ одоо манай одоо контентыг маань үзэж байгаа эмэгтэйчүүд маань тэгэхээр одоо манай 8-ийн өмнөөс бас баярлж байгаа. Тэгээд бид нарт дараад нь одоо би энэ шагнасан биш ээ. Одоо энэ амлсан амлалтаа бол заавал биелүүлнэ. Бид нар ч гэсэн бөөнөрөө хамтдаа баримтжуулаад та бүхэндээ харуулах болно. За одоо тэгээд манайхаа хэдүүлээ хоолоо идэж дуусчаад бид нар гоё далаа ирэг дээр далаа хараад хоол идээд байж тийм. Тэгээ одоо удахгүй жоохон эморж байгаа. Тэгээд онгоцны бодол дээр жоохон эморлтол тэгээд салтна. Тэгтээ одоо хамгийн гол нь ерөөс нэг жоохон л эморн тий. Гайгүй. Тэгээ хамгийн гол нь бид нарт ирээдүйн зөндөө олон том зорилгууд байгаа. Тэгээд тийм учраас илүү харин бүр одоо 26 он гарах байгаа учраас хэдүүлээ эндээсээ маш их юм урам зориг, итгэл найдвар одоо таад маань ингээд 1 сарын хугацаанд өөрснийгөө ингээд тултал ингээ өөрснийхөө маш олон челленжтэй нүүр тулгараа даваа гарсан ш. Тийм ч таад бол 26 27 онд зүгээр бужигнуулаад гэрэлцээ зүгээр тийм гэдэгт нь угаасаа итгэлтэй байна. Манай охтод угаасаа будаа олох юм бэлээ. За манайхаа та нар хэлэх юм байвал хэлээрэй. Миний хувьд болохоор нөгөө охтуудтай хэлмээр байгаа юм нь бүгдээрээ л яг нэг номер байж чадсан шүү. Тэ бүгдээрээ яг адилхан, бүгдээрээ л яг амар хамгийн мундаг шилдэгнэ чадсан. Тийм болохоор бүгдд нь та нар ялагч шүү гэж хэлмээр байна. За эдгээр яачлаа. Багшаа таач гисэн. Ядаа таач гисэн. Тэгэж хэлмээр байна. За тэгэд багшийн яг саяны шийдвэр бол үнэхээр гоё юм. Нөгөө нэг дараа нь ингээд дахиад ингээд ихсүүлээ гоё уулзаа. Дараа альбийнхантайгаа ингээд хамтдаа одоо тэгээ дараагийн удаа угаасаа цөөхөн хоног аялна л та. Гэхдээ тэр бол бүр үнэхээр бүр ингээд ботсон ч бүр те бид нар бүгдээрээ хичээн тэр ботлоо бие улам гоё алгах гээд те хичээн тэгээд дараа нь ингээд дахиад хамтдаа яг энэ бүрэлдэхүүнээрээ
Тэг ингээд явна гэсэн чинь надад тэр бол бүр үнэхээр амар гоё шагнал санагдчихээн. Угаасаа ингээд нэг хүн одоо шагнаад ингээд тавсан ч гэсэн одоо тэгэл тэр хүн баярлал ингээд гоё шагналаа хүртэл явна. Гэхэд бид нар бүр ахиад ингээд хамтдаа гоё үнцэн бүтээгээд ингээд явна гэдэг бол бүр амар гоё юм хүч одоо санагдчихээн. Тэгээд биднээс хичээний агшаа баярлалаа. Үнэхээр бүр амар сонин бүр ингээд тал хийтлээ. Гоё мэдээ сонслоо. Ингээд энэ бүхний ард ингээд хичээгээд бүгдээрээ хамт гарсан чинь шагнал нь хүртэл ийм гоё юм гэж бүр нэрээ үнэхээр төсөөлсөнгөө яг нэгийгээ шагнана гэж бодоод дотроо бүгд л бодолтой. За хэн маань бол тоо гэж бодож исэн чинь гинтгийн ингээд бөөнөрөө ста ухааны хүн юм аа. Яаж энийг ингэж бодож олдог байна нэрээ ердөөсөө тийм төсөөлөөчгүй бүр нэрээ яаж юм бодож олдог байна. Одооноос л бүр одооноос бүр ингээд дараагийнхаа юг бодсон чинь бүр ингээд догтлоод яа нөө хэзээ явах вэ хаашаа явах вэ гэж бодоо л байна. Одоо онгоцондоо суугаад бодно шүү дээ. Одоо тэгэл ярилцал хийж байна. Багштай маш их баярлаа. Октоудаас баярлаа. Үнэхээр гоё бүр төгс бэлэг байлаа гэж. За манайхаа одоо энэ дугаар маань болохоор угаасаа яг шинэ жилийн үеэр цацагдана. Тэгээ нэг үзэж байгаа бүх хүмүүстээ шинэ оны минь хүргэе. Үрээрээ харцгаандаа бүчгнэлээ гэлцээд өгөөрэй. Энэ 30 хоногийн хугацаанд бид нар одоо маш их нэгэндээ дассан, нэгээ хараал мэдэрдэг болсон, ойлгодог болсон, түшдэг болсон, дэмждэг болсон тий. Энэ цаг хугацаанд бид нар бүгд ингээд нэгэн бүхэл болж хамт нэг зорилгын төлөө тэмүүлж ард нь гарч чадсан. Тэгэхээр одоо энэ охтуудтай би бол маш их баярлалаа гэж хэлмээр байна. Та нартай хайртай шүү гэж хэлмээр байна. Багштаа бас маш их баярлалаа. Таньдаа маш их хайртай шүү. Та минь олон мянган эмэгтэйчүүдийг эрүүл саруул түүний ард байгаа гэр бүл үр хүүхдэд нь маш зөв амьдралын хэмнэл хэвшлийг суулгаж өгж байгаа энэ ариун сайхан үйлсэд нь амжилтын дээдийг ер нь хүсье гэж би бодож байна. Багштай хайртай шүү. Дараагийнхан зорилгоо ингээд тавиад маш гоё ирч хүчтэйгээр ажиллана. Багшигаа яг олон бүсгүйчүүдэд урам зориг өгөөд би бас ингээд цаашдаа яг ингээд энэ ирчээрээ ингээд явна гэж бодож байгаа. Тэгээд энэ гоё мөрөөдлийн маань тавьж өгөхөдтэй хамгийн том одоо тусыг хөөсөн одоо тий багштай бол үнэхээр их баярлалаа. Ингээд багштайгаа ерөөсөө ингээд энэ амьдралдаа очсондоо ерөөсөө маш их баярлж байгаа. Тэгээд хайртай шүү багшаа. Анх баалаад ирэхэд ингээл 30 хоног за яаж барандаа одоо ингээл нөхөр хүүхдүүдээ санана гэл бодож исэн боловч бүр ингээл харавсан сум шиг нэг мэдхэд л одоо ингээл явах болцсон байна. Тэгээ яг ингээл явна гэж бодохоор одоо ингээл нөлмөс ойрхон болцсон. Ингээл яанда нэр одоо яаж явна гэж бодож яг ар гэрээ санаж байгаа ч гэсэндээ бас энэчнээ ингээд өнгөрүүлсэн дурсамж маань бүр дэндүү халуун дотн дэндүү гоё болохоор шууд орхиод явна гэхээр ер нь айгүй хэцүү санагдаж байгаа. Нэгийг ойлгох ч үе байсан, ойлгохгүй ч үе байсан, амар гоё жаргалтай ч үе байсан гэд би юу ч байсан бид нарт амар гоё дурсамж болд үлдчихэж байгаа. Тэгээд охтуудыгаа амар их санах бах. Өдөр болгоо ингээл яах вэ юу өмсгөө ингэхүү тийхүү гэл ингээд өнгөрч исэн багшаагаа бас амар их санах бах. Инхүү агшаа, тийхүү агшаа гэл багшаагаа ойлгохыг, багшаагаа инээхийг ер нь амар их санах бах. Тэгээд нэг бодлын жаргалтай, нэг бодлын гонигтай л байна да. Багш маань одоо ингээд маш мэрэгжлийн сайн ингээд нөгөө дасгалжуулагчаас гадна одоо маш их хайраар дүүрэн хүн. Тэгээ ингээд үргэлж ингээд нөгөө бусдыг ихэнд тавиад өөрийгөө ард тавьдаг тийм сэтгэлтэй хүн. Тэгээд бусад охтууд маань ч гэсэндээ бүгдээрээ бүр маш ирч хүчтэй. Тэгээд бас маш хайр хүргэн хөөрхөн охтууд. Тэгээд ер нь аюу олон гоё найзуудтай болсон. Тэр бол миний хувьд хамгийн том амжилт маань. Нэг сарын хугацаанд өдөр бүр мэдэрсэн мэдрэмж, давж гарсан зүйлс, бүх дурсамжууд яг миний одоо бүгднгийнх нь амьдралд нэг л тохиолдох зүйл дахиж хизээч энэ зүйл давтагдахгүй.
Тэгэхээр энэ гайхалтай зүйлийг мэдрүүлсэн бүх хүмүүс талархлаа. Багштаа болон охтуудаа, арын албаныхандаа бүгдээрэнд нь маш их баярлж байгаа шүү. Тэгээд энэ гоё дурсамжаа энд өнгөрүүлсэн 1 сарын дурсамжийг энэ бол хүний амьдралд ер нь хин хүний хүсээд болтохгүй боломж байх. Тэгээд насан туршдаа одоо бидний зүрх сэтгэл, бидний дурсамжинд маш том орон зайг эзэлсэн ийм гайхалтай зүйл боллоо. Баяртай, бас гонигтай байна. Баярлалаа та бүхэндээ. Одоо гэрэл гэгээ гэх юм уу те. Энэ бол бас миний хувьд бас ингээд нөгөө амьдралдаа одоо өөртөө хийж байгаа бас юм онцгой зүйл учраас бас маш олон эмэгтэйчүүд нөгөө өөртөө итгэлгүй. За тэгэл магадгүй ингээл хичнээн тасгал хөдөлгөөн хийсэн ч гэсэн хоолоо яаж зохицуулахаа мэдэхгүй. За тэгэл ингээд шантарч яах одоо бас ингээл явж байгаа шантарчдаг тий. Тэгэхээр ингээд маш олон эмэгтэйчүүдийн хувьд гоё урам зориг гэрэл гэгээ тий. Ийм зүйлийг ингээд өгч байгаа. Багшаараа нэгдүгээр тас маш их бахархаж जैन. Тэгээд дараагийн бас хийх одоо гоё контентуудад нь тий хийх зүйлүүдэд нь бас илүү их амжилт төсөе. Тэгээд 8 охины одоо надаас гадна одоо тий 7 охины маань хувьд ч гэсэн үнэхээр амьдралд нь бас ингээд гоё тохиолдож байгаа. Магадгүй юм нандин юм хосгүй үе байгаа. Тэгээд нөгөө одоо 7 охиндаа ч гэсэн та нар маань бас одоо чадсан шүү тий. Та нартаа ямар ч байсан хайртай шүү. Тэгээ багштаас хайртай шүү. Тэгээд бидний одоо энэ Балигийн энэ 30 хоног энд дуусж байгаа биш. Монголд очиод гоё бас одоо тий хамтдаа гоё нөхөрлөөд ингээд бидний бас дараагийн зүйлүүд үргэлжлэнэ гэдэгт бол бас итгэлтэй. За тэгээ баярлалаа. Охтуудаа ингээл хамт унтаал, хамт өглөөс ирээл, хамт хоолоо идэл, өдөржингөө хамт дасгалаа хийгээл аялал ингэхгүй бас нэлээд хугацаа өнгөрнө гэхлээр бас жоохон гонигтай байна. Гэхдээ ямар ч тач бид нар ингээд дараа жил аялна гэсэн төлөвлөгөөтэй байгаа бөндөө. Одоо яг ингээл 1 сарын өмнө анх ингээл битэйгээ огт уулзж байгаагүй. Ингээл тэг 9 талаас ирсэн ингээл эмэгтэйчүүд цуглараад эхлэхэд бол яг эхний доног бол айгуу гоёсэн. Тэгээ ер нь бол яг 4-5 хоногоос эхлээл ер нь бол биднэрт бол аль алинд нь аюу хэцүү байсан. Ягаад гэхээр бид нар одоо ингээ те өдний хүртэл өөрөө өөрсдийн гэсэн үзэл бодолтой, өөрөө өөрийн гэсэн амьдралын хэв маягтай, өөр орчин төссөн зан араншинтай, дуртай, дургу гэл энэ янз бүрийн зан характертай 9 талаас ингээ цугларж байгаа учраас хамтдаа ингээ амьдраад гээд 1 сарын турш ингээ үдэ 24 цаг тасралтгүй хамт байгаад гэл 0 орсон ч бараг хамт те. Тэгээд охтууд маань ч гэсэн ингээл 2-2-ороо хамт өрөөнд ингээл амьдрал ер нь бол ингээд байхад бол биднэрт бол маш олон хүнд сорилтууд ирсэн. Хамгийн гол нь тэр одоо ингээд дунд нь ингээд бидэрт хэцүү байсан зүйлс одоо ингээд бодоход биднэрт бүр маш их зүйлийг сурсан байна. Саяхан л бараг 7 хоногийн өмнө охтуудтайгаа уулзсан юм шиг санагдаад одоо ингээд яг сүүлийн хэд хоног охтууд маань ингээд буцаад явна гэж бодохоор бүр ингээд сэтгэл хоосроод ингээд бид нар яг ингээд нэг гэр бүл шиг болцсон. Одоо ингээл эдрээгээ явахаар ер нь ингээл бүх юм амар хоосрох юм шиг санагдаж байна. Гэтэ ер нь бол ямар ч сан бид нар даваад гарсан манай 8 охтууд маань үнэхээр мундаг байсан. Миний төсөөлж ийснээс мундаг байсан. Бүгдээрээ маш их төвчээртэй, хатуучлалтай, шантарсан нэгнийгээ дээш нь босгоол явсаар агаал 1 сарын ард гарлаа. Тэгээд үнэхээр гоё юм, үнэхээр гайхалтай аялал, үнэхээр гайхалтай үзэсгэлэнтэй газруудаар явлаа. Хийж үзээгүй зүйлүүдээ бид нар хамтдаа хийлээ. Одоо л яг ингээд ярих гэхээр хитрхи одоо нөө багтахаар дэндүү гайхалтай зүйлсүүд байна. Тийм учраас ерөнхийдөө ингээд тусгая та.
Дахиад аваа шинэ чөлөө намайг хижээдэг. Ганцаард бидний хурдлагдаг тиймээс түүнийг сахилэг бүгэн боловсон гэрэл торбодор зовлонгоос шаарлан яриадаг. Амьдрал дүүрээ жаргалаа би дүүрээ хайж олоход энэ ертөнд яг чам шиг намайг хайж олсон. Бурхан зүтгэн миний чиний дотор талент жоосон. Бүнэглэр хэрэггүй нүнээс бороотой удахгүй бурхан биднийг уучруулсан. Зүгүртэй би ганцаар би хайр болтой. Сайн моторсон залилантай нүүх хүний ирэн гадна харин моорын дотроо. Үндик жаалах сайхан мэдтэн ганцаарлах гайхаад өртөө тэргүүд авчрахаас үүний худлын юунаас сайхан. Би бодлоготой замдэр заяаны хана хайх. Үндик xxx Даруул хаашаа би яг чамд ганцаар байж байсан илүү доошоо хаашаа.